Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань 8 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид аврагуудын лигийн тоглолтуудыг шууд дамжууллаа. Европа лиг гарлаа, Конференц лиг гарлаа, Премьер лиг гарлаа, Бундслиг гарлаа гэдэг ер нь бол маш завгүй, маш олон тоглолтуудыг шууд дамжуулсан юм 7 хоног болж өнгөрсөн. Тэгээд том дуулайн шуугантай үр дүнгууд гарлаа. Эндгээр тоглолтуудын талаар бид ярилцахаар студидтэй бүгд цуглаад байна. Бүгд орой мэндийг хүргье. Орой мэндэ. Орой мэнд хүргье. За. Шууд яриагаа орно. Өнөөдрийн дугаар бас ярих нь нэлээд байгаа учраас аврагуудын лигээс эхлэе. Аврагуудын лигийн 2 дугаар цоргийн тоглолтууд болсон. За энэ дундаас эхний шөнийн тоглолтууд дундаас онцлох нэг тоглолт нь бидэнтэй их ойрхон ирсэн тоглолт. Баялаа. Алматы явтна. Алматад ирсэн. Реал Мадрид ердөө 2хан цагийн зөрүүтэй шүү дээ, тий? 2хан цагийн. За ховдтой ижил цагт байна уу? Эсвэл цаашаа 1 цагийн зөрүү байна уу? Цаагаашаа нэг байна. Тэгээд 6400 км нисч ирж байгаа. Хятадын хилээс эн чинь нэг 300 км. Тий. За ингээд Кайратын эхний аялалд довтлох нь иймэрхүү болж өнгөрсөн. За манай Челсигийн залуу од Садпаю одоо үзүүрийн 2 тоглогчийн нэгээр нь гарсан. За анги гарцаагүй пенальт олсон. За энэ ингээд нэг тэгэлсэн юм болоо гэдэг шиг хамгаалагч нь дээшээ цөглөж байх юм, нөгөөх нь хоошоо мөрөгжил байх юм. Тэгээд яг энэ нөгөө за тэгээд Мбаппе згсэн. Хаалгач нь жоохон хөвгтэй чаваас юм чинь 18-д 3 дугаар хаалгач. За анги Мбаппе тооны харьцаг нэгтэг болгосон. За 2 дугаар уу эхлээд за дахиад ер нь бол тий хамгаалт юм бас хамгаалж болохгүй бүмгээс ингэж болондоо сүрэг довтлохоо шууд ганц дамжуулалтаар шууд орж ирсэн. Тэгээ яг Мбаппе супер юм аа. Евроос зоохгүй хин ингээд гарч хийчих. Куртуагийн дамжуулалт болж байгаа. За энэ чи 11 биш гэж үтсэн тий Үзээд үү? За бас Реалын хаалганд гол хийчих боломж гараад ирвүү гэж бодсон ч биш болцсон. За тэгээ тоглолтын төгсгөлрүүтэй яалтчгүй классын зөрөө гарсан. Тэгээ 90 минут сүүл 2 дугаар үерөөгөө сүүл рүүгээ яалтчгүй гарна л та. Нөгөө ямар ч баг нөгөө эхний 45 минут бол ямар ч том багтай бас үздэг шүү дээ ер нь. Тий. Тэгээ сүүлдээ ялгаар гардаг. За ингээд Камавинга өргөж гол хийсэн. Тий. Родригогийн дамжуулалтаар. Тэгээ ер нь бол гэхдээ яг энэ Кайратын хаалгач бол нэлээд туршлага дутуу харагдж илээ. За ингээд цаг дуусчихад бүр тооны харцаа 5-ыг болсон. За манайхаас нэлээд хүн очиж бас Алматид очиж Реал тоглолтыг үзсэн баг. Гоё. Би сонирхоод нөгөө онолт суглаа болоод тэр чин суглаа нь 5 дахь өдөр боллоо. Тэгээд бүтэнсанд нь онолтууд хуваарууд гарсны дараа билетний үнийг судалсан ч тэр 10-ыг нэнээ судал $1000 гэжсэн. Нэлээд үнэтэй байна тий. Тэгээд жирөөсөө дороо зарагдсан гэсэн шүү дээ. Тэгээ бас жижигхэн цэнгэлт хэлдэг. Хамгийн холоос үтсэн ч ойрхон юм шиг л үзсэн. Энэ цэнгэлтэд чинь сая нөгөө Backstreet Boys тоглоод манайхан бас Яг энэ цэнгэлтэд тоглосноо. Яг энэ. тий энэ тоглолтоос их монголчууд байсан баг. Тэгээд 8 сард чинь бас юу Jennifer Lopez Тоглосон. сардаа нэг том од тоглолчтой юм байл шүү дээ бас. Манайхыг бол яг нь Казахстан ч нөгөө уул уурхаагаа олборлоод ашиг шимийг нь хүртээд айгуу тийм мөнгөтэй байгаа бас л та. Мбаппе ингээд саяны хол 9 дугаар сарын 30-нд болсон тоглолт. Мбаппе 9 дугаар сард болсон бүх тоглолтууд дээр гол хийсэн амжилтыг үзүүллээ. За хоёр дахь голын дамжуулалтыг Тибо Курто гэсэн. Тэгсэн чинь юу юм бэ? Реал Мадрид аврагуудын лигт хаалгач нь голын дамжуулалт өгсөн тохиолдол одоо энэ 28 жилийн дараа юм уу? 97 онд 21-р зуунд ерөөсөө байдаг юм уу байхгүй маань. 97 онд Сантьяго Канисарес Валенсиад ирэхийн өмнөх хөлрөл Реалын хаалгач байхдаа голын дамжуулалт өгч ирсэн юм байна. Реал Мадридын түүхэнд яриад байгаа сте. Тий, Реал Мадрид дэлхийд дээр бол тийм зөндөл болж байгаа. зөндөл болж байгаа. Магасаа гүйлгөө эдэрсэн чинь нэг үлрэл 4-5 гарна гэж. Тий. Реалын хаалгач аврагуудын лигт. Энэ бол 28 жилийн дараа. Яг лалиг нэгт байсан л ухалтай тий. За тэгээд Куртуа өмнө Челсид байхдаа Карабах эсрэг голын дамжуулалт өгч ирсэн гинэ. Бас ингээд голын дамжуулалтаа 2 болгочихж байгаа маань нөгөөч аврагууд ажилласан. 13 он наа чин байна л та. Куртуагийн дээр өгдөг. Тийм байна. За тэгсэн чинь ингээд явлаа. Мэдээж Килиан Мбаппе саяны тоглолтын дээр хэтрик хийсэн. За хэтрик хийснээр Мбаппе аврагуудын лигт нийт хэтрик хийсэн тоогоо 4 болгож мөх цагийн шилдэг 5-1 бол болсон.
Лионел Месси, Криштиано Роналдо хоёулаа тус бүр 8 хэтрэг аврагуудын лигт хийсэн байдаг. Энэ нөгөө 4-5-д нэмэгдэж байгаа нь болоо. Орж байгаа. Ороод 3-аас дээш олон 3-аас дээш гол гэсэн үг шүү дээ. Тий. Тэнгүүтээ гол нь нэг онцлог байгаа нь зочлон тоглолт буюу эсрэг багийн талбайд хин Мбаппегийн 3 дахь хэтрэг байсан. Топ нь Филиппо Инзаги бас 3-тай байсан дээр ингээд зэрэгцээр орж ирж байгаа юм. Дахиад нэг хүний талбайд хэтрэг хийх юм бол бүх цаг үеийг Мбаппе тэргүүлж эхэлнэ гэсэн үг. За тэгээд сонирхоод нөгөө дөрвийнх нь эсрэг багийн талбайд ямар хэдэн хэтрэг хийснийг бол тоосон чинь ийм тоо гарч байна. Лионел Месси, Виктория Пизен, Аполло эсрэг, Криштиано Роналдо, Аякс, Галатасарайын талбайд, за Лева болохоор Церна Звездагийн талбайд, Бензема Челсигийн талбайд хэтрэг хийжсэн юм байна. Тэгээд нэг байдаг. Энэ дундаас Мбаппе бол 3-тай гэж гарч ирж байна. Дэлхийн аврагын шгшээд хэтрэг хийжсэн юм ч та. Юу гэж гайхавтай бат тий. За ийм юмнууд бол боллоо. За эхний шөнийн үр дүнгуудыг хамтдаа шалгая. Энэ дунд бол Аталанта Брюге 2-1 гэж эхэлсэн. За Кайратын тоглолт бол Аталанта гэхдээ нэлээд сүүлийн мөчөд ажлын гол оруулж хожиж байсан тий. Тийм байсан баха. Тий. За Галатасарай Ливерпул 2 гол нь айгүй эрт орсон уг нь эхний 10 минут дотор орсон боловч тэрнээс хойш гэхдээ энэ тоглолт айгүй тийм ширүүн тоглолт болсон шүү дээ. Бивийн лүгөө харилцан тогтолсон. Тэгсээр гоо ерөөс гол ороогүй нэг тэгээрээ дууссан. За Бенфика Челси 2 дээр бол Гарначогийн хөндлөн дамжуултыг хамгаалж чадаагүй өөрийнхөө хаалганд хийсэн байгаа тий. За Баерн бол харин ч гайгүй олдсон шүү. Гэхдээ энэ хинт чинь нөгөө хин явж байна тий. Энэ Пафост чинь Давид Луис гол оруулсан хүн нь Баерны хаалганд гол оруулсан хүн таньдаг хүн билээ шүү дээ. Хэн байлаа? Нөгөө Оршич. Хорватын уу? Тий, тэр явж илсэн шүү дээ. Таны хүсэл Бэле Пафостос. Огт сургаггүй хүмүүс бол байхгүй л. Тий. Тэгээд за Атлетико Мадрид Франкфуртыг харин аягүй сонин 5-1 гэсэн нөгөө яг нөгөө Реалыг 5-2 гэсэн тэр ирчээрээ явж илээ. Ерөөсөө шууд эхний хагаст 7 удаа хаалга онцгсон байлээ. Тий. За Бодо Климт Тоттенхэм 2 угаасаа л ер нь ан ман үздэг ан манаа болсон. Хавж үзсэн шүү. Тий. Интер харин 3 гол оруулж хаалгаа хуураа манж энэ удирлын хаягт ажгүй хөтлөлийг хийсэн. Аякс бол угаасаа ер нь энэ өнгөрсөн жилийн нэг үзүүлсэн амжилтаараа аврагуудын лигт ороод ирсэн. Яг одоо өнөөдрийн Аякс бол Конференц лигт ч чадхааргүй л Аякс байна. Хэцүү л. Лигтэй ч муу байлаа. Тийм маш таарав. Сая юу гэлөө нэг багтаа 3-3-аар тэнцлээ. Тэр бүр нэгж очиж тэнцлээ шүү. Своло байлаа. Юу За хаста маш хайтингаа өдөрч байгаа нөгөө Эвертонд байсан. Тий. Юун дээр эдгээр тоглолтууд дээр яг хуу Гризман 200 дахь гол Атлетико Мадридэд оруулсан байна. яа мундаг баг. 200 гол. За Лаутаро Мартинес 7 улирал аврагуудын лигт Интерийн нэрнээс гол оруулсан анхны тоглогч болсон байна. Интер бас баялаг төвхтэй гэхэд ийм олон улирал дамж гол оруулсан тоглогч Интер төр нь байдаггүй байж. За Бодо Глимт юу яасан байна? Түүхэндээ Английн багийг талбайдаа хүлээж авсан тоглолтууд ерөөсө хожигдож үзээгүй гэнэ. Ер нь Тоттенхэмийг л хүлээж авч ирсэн байлгүй. Бас өөр нэг хідэн багууд байсан. Тэр нөгөө конференц юм монд Европа лиг тоглож байхдаа байл. Тэгээ нодлон бас энэ хоёр чинь хавар таарсан шүү дээ. Тэгтээ бас хожигдоогүй гараад ирсэн. За Ливерпул сүүлийн 10 за зөвхөн саяны тоглолтыг оролцуулах юм бол шүү. 15 тоглолт дотор ердөө 2хан клин шит байна. Хэдүүлээ 2 дугаар хэсгээр Ливерпул Челсигийн тоглолтыг ярина. Тэр үедээ Ливерпулийн талаар илүү дэлгэрэнгүй ярих нь зөв бах. За тэгээд бас хожигдож байгаа нөхцлөөс ердөө 20 тоглолтоос 2-т нь л хожиж чадсан гэдэг. Ер нь бол их базаахгүй үзүүлэлт бол Ливерпулд энд бол бүртгэгджээ. За эхний шөнийн тухайд бол ийм байлаа. 2 дахь шөнө рүү хамтдаа шилжиж 2 дахь шөнө дэж онцлог тоглолт Барселона Paris Saint-Germain гэсэн тоглолт байсан. Барселона Paris Saint-Germain-ээс бол нилээдгүй олон тоглогчид энэ тоглолтод оролцож чадахгүй болсон байсан. Тийм учраас Барселонагийн талд асуудал ер нь шийдэгдэх болов уу гэсэн тийм таамаг байсан. Тийм финалд байсан тоглогчдоос чинь 4 за Донаромог орвол бараг 5 тоглогч байхгүй. За Барсагаас хаалгач нь байхгүй, Рафиня байхгүй. Фермин байхгүй гав. Дүүэгээс гадна Кварацхелиач бас байхгүй байлаа шүү дээ. Кварацхелиа, Дембеле. Урд ч одоо энэ тоглолтын дээр ч үлээ 10 бол өсвөр настай 5 тоглогч гараад ирсэн. Тэр нь гэхдээ нэг аргуудын лигийн финал дээр гол оруулдаг нөгөө залуу гараад ирсэн байлээ. Хин билээ тэр чинь. Маюул. Тэр чинь голдч тийм аа бас тий. За Барса бол эхний нэгдүгээр үеийн тал хүртэл их сайн гэсэн.
Энэ хотон байхгүй тий. Rashford гоё өгч байгаа маа. Гоё. Гэр гоё дамжуулт гэсэн. Эхний голыг оруулсан. Том тоглолтын дээр бол ер нь Ферран Торрес гэх юм билээ. Зя Нуно Мендеш нифт явсан. Эхний гол. 1-1 болгосон. Барсыг энэ бас таслахгаа зорж байгаа юм аа. Мендеш ч бөмбөг хойноос залж яваад нэг хан авсан дамжуулалт яваад нифт явж байгаа шүү дээ. 40-50 м ингэж бөмбөг суулж явсан билээ. Энэний өмнө бас нэг ингэж бүгээд Тэр шилдэг юм нөө Мендес. Шилдэг шаруулцаагүй шүү дээ. Дэлхийн 1 номерын 110 үстэй. Тий. Одоо гарцаагүй. Юу ахил дээр нь Дионг гიშгсэн шүү дээ тэрийг. Хүмүүс ч одоо мань үний нөгөө хамгаалтын яриад идэг болохоос шинэ бөмбөгтэй бүрт нь бол энэ дээр амар байсан. Тэглэх байх тий. Эхний үед 2-3 гэж үзсэн. Юу Альфонсо Дэвис вэ? Тий. Хасаа Дэвис илүү болчихлоо. Бас анх бол Альфонсо Дэвис сайн байсан. Хоёрдугаар үед бол Paris Saint-Germain илүү тоглосон. Биевичийн тоглолтоор бол алуулчихлаа. За тоглолтын төгсгөл. Өбэ дамжуулт өгсөн дуусгасан. Маюлууч. 2-1. Рамш. Маюлуу ихний гол гэсэн. Ахны голыг Маюлуу. Гонзало Рамш. Энэ нөхөр ерөн сэлгээгээр орж ирээд дандаа голдож шүү. За Хакими чинь дэлхийн шилдэг 1 номерын бар үстэй. Бараг л. Тэгэхээр энэ Paris Saint-Germain дэлхийн 1 номерын 2 жигүүр байгаа даа тий. Тий. Энэ хоёр өнгөрсөн үеэрэлд одоо аврагуудын лиг болон лигт оролцсон голын тоогоор тэр үүс хоёр Замбраг биш. баруун зүүн жигүүр хоёр хамгаалагч тий. Арууд илэгтнөөс нийлээд баг 10-аад гол 10-аад голын дамжуулт. Тиймээс арай өөр тоглоод Энэ чинь хоёр талт. Хамгаалтан дээрээ ч бас супер. нэгт тий. Аль алийг сайн хийж байгаа. Сайн хийгээд байгаа. Тийм тэгээд яг уламжлалт нэг жигүүрийн одоо хамгаалагч, орчин цагийн жигүүрийн хамгаалагч хоёроо энэ хоёроос арайч ялгаатай энэ хоёр байрлалууд нь янз янз болж байгаа. Заримдаа төвийн ягс руу орж ийн. Заримдаа 3 4 5 дахь довтлогч болж орж ийн гэд тий. Энэ хоёроос үнэхээр уян хатаа гоё байгаа. Тэгээ жигүүрийн хамгаалагч нар ч ихэнх нь зарим тэгээд довтлогоондоо сайн боловч хамгаалтандаа алдаагаар эсвэл дан хамгаалалтаа хийдэг. Довтлогоо сайн дэмждэг гүч гэдэг юм уу. Энэ дээр яг нэг юу болсон? Нэг юм болсон. За. 60 дахь минутын дээр Нуно Мендеш хоёр дахь шар утсаа ер нь бол авах машин дөр магадaltaй байсан. Тэгээд шүүгч бол нэг удаа өршөөсөн. Тэнгүүт Луис Энрике яасан бэ гэхээр Мендешийг суулгахынхаа оронд Лука Эрнандесыг оруулж ирэнгүүтээ Барколагс болгочихж байгаа. Мендешийг талбайд үлдээгээд Мендешийг үлдэж байгаа хугацаанд Ямалыг хамгаалах ажлыг ерөөс огт хийлгээгүй. Урагшлуулж байгаа. Маш залтай байсан гэсэн. Урагшлуулаа Барколагийн байран дээр тавиад тэр бол ер нь бас аягүй. Тэгээ хоёр наанс. Тий. Лукас. Лукас ах нь Миланых хэвчээ тий. Дүүн Миланых. Дүүн Миланых хэлдэг заас. Хин Луис Энрике сайн нөгөө аврагуудын лиг тэгээд Францын лигийн тоглолтууд дээр тоглолтын ихнийхс дандаа тэр үзэгчийн сандалны дээр очиж байгаа шүү дээ. Тэр дээрээс нөгөө регбигийн лүү Америк хөлбөмбөгийн регбигийн дасгалжуулагч нар тэр дээрээс харах нь талбай шал өөр харагддаг. Сурсан сураад тэрийг яг тоглолтод хэрэгжүүлээд эхний хас дандаа дасгалжуулагч туслахтайгаа уцаар яриад заавар зөвлөгөөгөө тэр дээрээс шал өөр харагдсан дээрээс шүү. Тэрийг одоо сая энэ улирал гэснээс хойш туршиж байгаа. Тэгээд бас олон төрлийн тийм давуу талууд үүсгэж ийн гэдэг. Тэгээд одоо зарим одоо шинжээчнэр бол тэгж байгаа. Луис Энрикег хөлбөмбөгийн дасгалжуулагчдын одоо хувьд болвол тий дараагийн төвчний шинэ туршилт ингэж хийж гинэ гэд хэлээд байгаа. Яг эхний 45 минут бол нөгөө нэг одоо юу гэдэг VIP хэсгээс чихвчтэй суугаад байгаа байхгүй. Чихвчтэй ингээл нөгөө онгоцны хэсэг чинь ингээ байнга яриад тэгэл 2 дугаар 45 эхлэнгүүд хувц солих руу ороод 2 дугаар 45 минутанд талбайд гарч ирж байгаа. Одоо тоглолтын одоо эхлэлт дээр бол тасгалжуулагчтай гар барьж баг харагдахгүй байгаа байхгүй. Шалтгаан ерөөсөө тэр дээр суугаад байгаас болж байгаа. Тэгээ би харин техник гэсэн энэ тоглолтын дээр харин бүтэн хажуудаа байх шиг харагдана лээ. Байсан баха. Байсан. Харин Валверде Беса энэ ч бол бүр суучдээ шүү дээ. Бүр доороос хараад. Доороос баг хөвтг нь болов уу. Тэсэн чинь мань үн чинь бүр ингээд шал өөр дээр юм туршаад байгаа юм байна тий. Хараад тэгээд нэг юм одоо манай CS-ийн зүудэг миг шиг нэг юм зурцсан л. Тэр бол зурагтын дамжуулалтаар хараад одоо яг ойролцоо гэсэн. Яг бид тийм шүү дээ. Одоо бид нар шиг хараад камер. Тий одоо зурагтаар харж байгаа юм шиг л харна үст. Тий. Дээрээс хараад байгаа. Юун дээр Ламин Ямалын 24 дахь аврагуудын лигийн тоглолт байлаа. Америк хөлбөмбөгийг бол яг нэг төвшнгөөс харснаас дээрээс харах нь зөвлөдөө. Тэр чи яг ингээ хоёр талаасаа тулж байгаа тий. Тэнгүүт яг хин хаана байрлал алдаад байна, хаагур сул зай гарч ийн гэдэг чинь дээрээсээ харагдана. Нэг төвшнгөөс бол сайн яахгүй ш. Хөлбөмбөгийг бол бид нар ингээ нэг төвшнгөөс харж болдог л доо. Том зайд таруу байрладаг учраас уг нь. Яг тэрийг л Энрике бол хэрэгжүүлээд байна. Барселона рекорд тогтоосон. Энэ нь юу гэхээр
Ямар рекорд тогтоож хожигчоод уу. Хожигдсон намаагүй. Оросын голын жигсаалтай тий. Сүүлийн 45 тоглолт дараалаад гол Голсон, оруулсан. тий. Ямар Ямар нэг дугаар байдлаар дэрэгдүүл ярьжсэн 44 дээр бүх цагийн үргэлжлэл байгаа юм байна. 45 болгож клубийнхээ рекордыг шинжилэн тогтоосон. Өмнөх рекорд нь 42-оос 44 оны хооронд байсан болвол энэ ч одоо 2 жил хагас хугацаанд тогтоож ирсэн рекордыг Тэр үед арай цөөхөн тоглож ирсэн. Харин одоо болохоор тоглолт нь их болцсон. Тэгвэл 45 тоглолт дараалж гол оруулснараа бүх цаг рекордыг тогтоолоо өөрсдийнхөө. Rashford дахиад голын дамжуулалт өглөө. 3 тоглолт дараалаад аврагууд биш Барсагийн төлөө голын дамжуулалт өглөө. Paris Saint-Germain ер нь хожигдлоо эргүүлээд байгаа юм байна. Эхний голыг алдсан 15 тоглолтоос 8-д нь эргэж ирсэн гин. 8-д нь эргэж ирж хожсон гэх мэтлэн ийм үзүүлэлтүүд бол байна. Хоёр багийн хоорондын үзүүлэлтийг нэг харъя. Paris Saint-Germain, Barcelona клубүүд хоорондоо таарч тоглосон сүүлийн 7 тоглолтоос Тэр 17 оны тэр шүү дээ тий. тийм нөгөө алдарч 6. Дөрөв тэгээс Одоо ингээд Camp Nou-д за тэр 4-1 бол Camp Nou-д болсон баг. Сүүлийн 2 жил саяны нөгөө Олимпийн цэнгэлт гэдэг ингээд яг талбай дээр нь 3 дараал авчиж байгаа. Бараг анхных уу тий. Анхных Барселоныг альч баг талбай дээр нь 3 дараалж хожиж үзээд ийм байсан. Одоо тэгээд Paris За талбай дээр 3 дараалан хожигдоход тэр нь ямар байдаг юм бэ? Сэтгэлээ уулзаач. Хөө яах вэ одоо тэгээд орчин цагийн яалтч одоо баг хамгийн шилдэг баг тожигдсон болохоор угаасаа таархан дууссан. Ялангуяа 2 дугаар үед эхний үе бол яг гоо тэнцвэргүйсэн гэж хэлж болно. 2 дугаар үед бол үнэхээр одоо тэр Иканины шон цогтөг цохилт байна тийм. Ер нь бол нэг голын зөрүүтэй өндөрсөн юм. Хамгийн гол нь яг тэр тоглолтын төгсгөлд одоо тэр Ханси Фликийн зөрүүд зан уу эсвэл нөгөө хуучинсаг үзлүү Шахсан тий. Тоглолт ингээд үндсэндээ шийдэгдэж хахад те нэг онооч гэсэн хэрэгтэй шүү дээ одоо шинэ форматанд бол нэг оноогоо зүгээр аваад дуусгах боломж байхад тэгж заавал урагшаашах шаардлага байсан үгүй те Хакимигийн яг орон зайн дээр суулгарч байгаа байхгүй. Одоо би бас сайн нэг юм харсан чинь улирлаас улиралд ингээд Барсагийн отонгийн шахалт урагшлаа л байгаа юм байна. Одоо 2 жилийн өмнө 30 м байсан бол таалганаас одоо ингээд өнгөрсөн улирал 32 байсан байна. Энэ улирал бүр 34 гинэ. Тэгээд зарим нэг тоглолтод энэ хамгаалтын системийг жоохон өөрчилж болдгоо юм бах таа л гэж бодсон. тэрний учрыг бол бас багт амрах болоод байна. Тэрийг бол өөрчлөхгүй юм шиг байна. Тэгээд сэтгүүлчнэр болгон л тоглолтын хожигдол болгоных нь дараа л асуугаад идэг. Сая одоо Севиятай тоглоход Севия 10 дотнд орж байгаа юм. Тэр нэрээ юу болсон? Севия эхлээл гол хийж гаргажсэн. Тэр хэдүүлээ годоор тэр ярина. Тэр цаашаа үзээгүй. За Paris Saint-Germain-ийн тухайд бол ийм байлаа. Ингээд Барселона оноо авч чадалгүй талбай дээр бол хожигдсон юм уу. Нөгөө цэнгэлтгийн сураг байгаа юу нэрээ. Сүүлийн цэнгэлтгийн сураг байхгүй байна. Уг нь тэр чинь яг анхны төлөвлөгөөгөөрөө бүр 24 оны 100 буюу одоо жилийн өмнө энэ нөгөө ихний байдлаар тоглолцно гэжсэн бол одоо ингээд жил өнгөрчөөд одоо дараагийн тоглолтоо чи Олимпиакстай байна уу да. Аврагуудын лиг. Тэрийгээ бас саяны цэнгэлтэд хийн гэж хэлээ. Тэгэхээр ер нь 10 сар далав орохгүй юм шүү. Саяны тоглолт бол яг л өнгөрсөн үед Олимпийн цэнгэлт хийж ижсэн тэр талбайдаа бол хийсэн. За эдгээр тоглолтуудын хажуугаар энэ шүн болсон бас нэг тоглолтын дээр аврагуудын лигт за Наполигийн тоглолт байна. Наполигийн тоглолтын дээр аврагуудын лигт голын дамжуулалтын үзүүлэлт за нэг тоглогч өөрийнхөө үзүүлэлтийг бол нэмсэн. Кевин Де Бройн 2 голын дамжуулалтыг энэ тоглолтын дээр хоёул өмнө гаргаж өгсөн. Ингэснээрээ аврагуудын лигт хамгийн олон голын дамжуулалт өгсөн тоглогчдын жигсаалтанд орж ирсэн. Дээгүр байр ахиулсан. Тэгээд урдлын хэд нь одоо тоглохгүй хаамсан шүү дээ. Тийм ер нь яг тоглож байгаанууд нь дандаа өөр газар тоглож байгаа бол. Үгүй одоо энэ Европын аврагуудын лигт байхгүй хүмүүс байгаа. Ер нь байхгүй. Одоо Ди Мария Бенфикагаас болцсон мэт. юунд яваа? Аргентинд явж ирсэн. Аргентин Росарад явж. Тэгэхээр ч одоо ингээд байхгүй байгаа сте урдл. Байхгүй. Ерөөсөн байхгүй. Уртлын хэд нь бол ерөөсөө Европт байхгүй. Неймар Бразил, Сантос. Арын 2 ч байхгүй байна. Дээдлийн бол их ойрхон юм шүү дээ ерөөсөө тий. Ууг нь их ойрхон байна. Арын 2 ч байхгүй байна. Тэгэхээр ч ерөөсөө ганцаарх нь одоо Европт аврагуудын лиг тоглож байгаа хүн байгаад шүү дээ. Бекхэм Фиго хоёр байхгүй юу? Хинт гарч ирээд тоглоод дамжуулж. Бензема яг буцаад ирдгүүл юм бол тий Арабаас. Бүх цагийн жигсаалтыг Райан Гигс тэргүүлдэг. Ингээд Роналдо, Месси, Анхел Ди Мария, Бекхэм гэсэн гих мэтлэн дараалал явдаг. Хагас хамгаалагч нар гэдэг Опта одоо аль хэнийг нь хагас хамгаалагч, хэнийг нь одоо жигүүрийн тоглогч нарыг хүртэл хагас хамгаалагчтай ангилд оруулсан байна л да. Тэдний хэлж байгаагаар Зидан Иньеста хоёрыг гүйцлээ. Зидан Иньеста хоёр 26 байсан юм байна. Тэгээд Гигс 41, Ди Мария 38,
Beckham 36, Xavi 31, тэгээ Kevin De Bruyne 5 дугаар ойронд 27-т олж ирж байгаа. Гинэ. Хас хамгаалагч нар дундаа бол 5 дурч. 5-д орж ирж байгаа гэсэн юм үзүүлэлтэн. Сая бол тэгээд 2-1-ээр очлоо да. Тэгэхэд чинь хоёуланд хоёулынгийнх нь голын дамжуулалтыг гаргаж ирсэн. Нөгөө хүн ч сайн төгсөгчж байгаа юм. За энэ шөнийн бусад тоглолтуудын үр дүн хэдүүлээ харнаа. За Караба яагаад хожоод байна вэ? Карабах уу? 2 дараалал оччлоо. Тий. Тэр дундаа бүр Копенгаген. Эдний дасгалжуулагч чинь хин гэнэ үү? Гурбанов. Гурбанов ч 7 оноос хойш ажиллаж байгаа. Тий. Амар л удаж байгаа. Би ерөөсөө дасгалжуулагч нь байна, нөгөөх чинь байна уу гэж харахаар л байж байгаа. Гурбан. Тэгээ энэ Карабах хожоод байна. Айгуу сонин. Би одоо ингээд хүснэгтэй ерөөсөө зогсооё гэдэг. Тэгээд Ньюкасл за Сен-Жилуаг бол гайхалтай сайхан хожсон. Арсенал Олимпиаксаас бол одоо айхтраа өрсөлдөөд идэг байсан цаг үе өнгөрсөн. Одоо Арсенал өөр болсон шүү гэдгийг харууллаа. За тэгээд Монако, Манчестер Сити. Монако ч бол одоо бас жоохон сайнгүй л байгаа шүү дээ. Тэгээд Манчестер Сити ч өөрөө 100% биш байгаа л дөө. Тэгээд Villarreal 90 минут пенальт зогсоход эрг даяараа зогчлоо. Ювентус уг нь бол гол алдаад зөрөөл хийгээд л үзэл байгаа. Яг тэр хэвээрээ л байна. Дортмунд харин Билбаог сайн очсон байна. Тий. Айгуу сайн Сүм харсан. авсан. Ливеркузен Эйнховентэй тэнцсэн болвол Наполи Спортингийг талбайдаа хожжээ. Нөгөө хоёулын өмнө гол хийсэн шүү дээ. Тий. Тий. 2 голын дамжуулалт Kevin De Bruyne, 2 голын Rasmus Højlund. Тэгээ манай Rashford ч одоо ингээд гялзж байгаа үстэй. Rashford ч ерөөсөө хөлбөмбөг тоглож чадахгүй юм байна гэж бараг л явуулаа үстэй. Харин тийм. Rashford, Garnacho, Anthony, Højlund гэл. McTominay. Тэгээ бүгд л одоо энэ сая өнгөрсөн аврагуудын лигт өөр өөрсдийнхөө юг өгсөн бас багтаа. Тусламж үзүүлсэн байж байгаа үстэй. Энэ тоглолтын дээр Арсеналын тоглолтын дээр Мартинеллиг гол хийсэн. Мартинелли ер нь бол сүүлийн тоглолтууд дээр дараалаад ер нь бол голдод байна. Тэгээ Силвинээс гарч ирсэн тэрэнд нөх яагаад байгаа юм алга гол хийх чухал оноо авчирсан голуудыг хийгээд байна. Одоо 4 тоглолтод 3 гол аль хэдийн оруулсан. Аврагуудын лигт эхний төрөгт бас голцсон шүү дээ. Саяны төрөгт бас дахиад гол орууллаа. Яг талбай дээр өнгөрүүлж байгаа минуттай нь харьцуулбал нэлээд тийм чанартай юм гарч ирэх шүү. Бүтээлтэй байна уу та? Тий, баг Нэг хэсэг унтцсан байсан юм шүү дээ Мартинелли. тий. Одоо тэр нэг өрсөлдөөн одоо ямар үр одоо ашигтай байдаг гэдгийг л харуулж байгаа зүйлт юм болов. Одоо өмнө нь бол тий, өмнө нь бол тэгэл бас тий үр дүнгүй аюу олон тоглолт хийдэг гэсэн бол одоо ингээд өрсөлдөөн ингээд сайжраад ороод ирэхээр илүү яаж дүр ашигтай тоглож чадчихна гэдэг ч юм уу тий. Хийх юм аюу чанартай хийж чадчихна. Яг зөвхөн Мартинеллигийн нэг юм өмнө жилүүдэд бол аюу тийм бэртлэгэн төл ер нь байнга ороод ирсэн шүү дээ. Тэгээ одоо энэ жил харин аюу тийм байгаад байна шүү. Тэрнээс өрсөлдөгч Тросаар нь бол байсаар л байгаа шүү. Бас нэг өрсөлдөгч ирсэн байгаа. Хэн блээ? Эйзэ гэдэг. Эйзэ тий. Тэгээ ерөөсөө сая одоо лигийн шатыг оролцсон бол лигийн шатын тоолох юм бол Арсенал 6 тоглолт дарааллаад хожихдоо Эсрабагуудынхаа хаалганд 17 хийгээд өөрсдөө хаалганд 2 гол алдчихсан явж байна. Энэ бол бас маш сайн одоо мэдээ байж таараа. Расмус Højlund нөгөө талдаа 5 тоглолтод Наполигийн төлөө 5 тоглолтод 3 гол орууллаа. Энэ дээр бол 2-ыг хийсэн. Тэгээд Манчестер Юнайтедийн төлөө сүүлийн 35 дотор 3 гол хийсэн. Гин. Тэгэхээр ерөөсөө нөгөө Юнайтедаас яваал за одоо л нэг өөрийгөө харуулъя. Тийм одоо тэгээ юу штэ Бруногоос дамжуулт авч ирсэн бол одоо Бройноос дамжуулт аваад тоглоод байгаа. Зогч, таарж байна. Ойлголцоод байна тийм. Ойлголцож байна. За, ийм тоглолтууд бол аврагуудын лигийн хүрээнд боллоо. Топ тоглолтууд одоо дараагийн тойргууд дээр нэг дороо ёстой нэг удирдлага ингэж эргүүлэх хойрууд бол харагдан лээ. Европа лиг болоод конференц лигийн үр дүн хамтдаа шалгацгаая. Зөвхөн марахаар шууд амжуулагдсан тоглолтуудын үр дүнг харж идэхгүй бол 36 тоглолтын үр дүн Өө, олон тоглолт гарч байгаа шүү тий. За тэгээд Болония Фрайбург те Рома Лил тожигдчихж байгаа маа. Лил ер нь бол энэ жил ер нь те. Лилийн хаалгач нь 3 пенальт хаад хийхэрсэн аа. Тийм. Энэ дээр Рома ч ингээд пенальт авчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр пенальтыг нь Добик алдчихж байгаа. Алдсан чинь нөө эсрэг багийн тоглогчд нь
16-оор орцсон байсан ингээд дахиад зохиолж байгаа. Дахиад зогсон дахиад алдчихж байгаа. Тэгээ бүр сольж үзчихэж байгаа. Тэгсэн чинь дахиад бас зохиол Суулын зөгтөг үлээ. нэгийг 3 зохиолж байгаа тий. Тэнгүүд Добыг 2 зохиол алдсан учраас 3 дахь дээр нь сүүлээ гаргасан бас алдчихж байгаа байхгүй. Тэгээд нэг тоглолтын дээр 3 удаа пенальт зохиолоод хат гурвангийн алдсан тийм харамсалтай зүйл болсон. За Фенербахче бол Артекоглу ч ирчихжээ. Бенфикагаас. Тэгээд Артекоглу бол үнэхээр гялцчихлээ. За Лудогорец гээд энэ Болгарын баг уг нь айгүй сайн эхлүүлээдсэн. Эхний тоглолт Монголдоо гэсэн Бетис хожигдчихлээ. Хожигдсан тий. Динамо Киев бол хожигдсон, Кристал Палас. Сая энэ Европа лиг конференц лигийн хүрээнд 36 тоглолт болж байгаа шүү дээ. 36 тоглолтын 5 нь гэвүү 6 нь гэвүү Польшд болсон байлээ. Украинч нь бүгд Польшд хэлбэртэй баг тий. Тий, харин тий. Тэгээд Польшийн 3 баг байгаа. Тэгээ Украины 2 баг нь ингээд юунда Польшийн нутагт тоглох ингээд 5 өөр газар Шахтер Динамо Киев тоглосон байлгацсан. Байлээ тэр бас их сонио харагдчихлаа. Украины бас нөгөө Днепр үлээ Тий. байгаа. Тэр чинь дапурцсан. Убах болсон уу? гэж одоо байхгүйсэн. Европа лиг орж ирсэн шүү дээ Днепр. Тий. Финал үлжилөө. Финал үлдсэн. Севияд Тийчээс тий. Тэр нөгөө энэ дундаас Базел Штутгартыг 2-2 хожсон. Тэгсэн Зердан Шакири Базелд байгаа. гол хийсэн явж. Тэгээд энэ ч нөгөө нэг Ноттингем Форест маань манай Биг Анжи маань ерөөсөө болдгоо. ерөөсөө болд юм шээ. Чи юу 7 тоглолтод 7 хоцсонгүй. Саяны одоо Премьер лигийн сүүлийн Хоёр тэнцээ байв уу? Нэг л тэнцээ байв. Тэгээ хоёр байгаа явуулчихсан. Хоёр. Тэгээд энэ за Фенордын одоо ингээд одоо би ингээд бодох нь ингээд байна. Фенорд нодлын маш аюултай баг байсан тий. Нодлын уржнан. Вампирс яваа тий. Тий. Тэгээд яг нөгөө довтлогоо амар тий. Тэгээд би яг нөгөө манай Лацио ч Европод үзэн Фенордтой таарахаар би ч зүгээр өстой 90 доогоор орчдөг байсан байхгүй. Тэгсэн чинь одоо яг тэр одоо Фенордын үзүүрийн довтлогооны Паксао гэдэг нөхөр чинь манай Марселд очиж байгаа. Пешао гэдэг. Тий. Тэгээд энэ Фенорд Барзил уу? Барзил. Тэнгүүд одоо энэ Фенорд чинь тэр Пашао байхгүй болсон чинь мярчиж. Астон Виллад одоо энэ жил бол өстой Фенордтой уулзчмаар санагдаад байна. За тэгээд Леон бол янзын байгаа гоо. Айгуу сайн байгаа. Леоноос шинэ залуу одууд бас төрөн гарч ирж байна. За тэгээ Базел тэр үе ярьсан тийм болсон. Фиорентина харин одоо нөө Сигма Энэ Чехийн баг баха. тий. Оломоц. Конференцоос ер нь энэ хоёрын тоглолтыг л гаргаад яваа дээ гэсэн бодол байна шүү дээ. Фиорентина Кристал Палас хоёр тий. Өөр ер нь том баг. Шахтер байгаа шүү дээ. Шахтер байлуу. Байгаа. Яг гоо Бундслигээс Майнц байсан. Тий. Испаниас Райо гэдэг том лигүүдээс нэг тэдэр л баг шүү. Тэд нар л байгаа. За нэг иймэрхүү тоглолтууд боллоо. Тэр Пашао ч нөгөө сая Аяксыг 4-т итгэхэд 13 минутанд дубль хийчихдэг байхгүй. Тий. Тэгээс дөнгөж тоглолт гэсэн. тий. Сая тэгээд нөгөө манай Францынхаа лигт ч гэсэн Тий. Пашао ч нэгээд одоо Greenwood тэр Пашао гэх юм уу? Паксао гэх юм уу? Пашао. За тэр хоёр чинь гараад байна. Тэншира гэдэг шиг л. Тэгээд Амин гүүригийн оронд Актеми хүүхд гарна лээ сая. За энэ тоглолтууд болжээ. За ямар тач ингээд шгшээ богдын цугларт энэ 7 хоног болж байгаа. Аваргуудын лиг, Европа лиг, конференц лигийн тоглолтууд хэсэгтээ 3-7 хоног үлээ. 10 сарын 20-доор 10 сарын 21-22 нь хагацаа эхэлж байгаа санагдаж байна. Тэр хүртэл бол ингээд эдгээр тэмцээнүүдийн тоглолтууд бол завсарлах нэ. За нэвтрүүлгийн хэдүүлээ эхний хэсгээ өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Vohome ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel ажиллаж байгааг дуулахад таатай байна. За мөн нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг дуулахад таатай байна. Хесууцаа завсарлаад Английн Премьер лигийн тоглолтуудаар олцох болно. Нэвтрүүлэгт хамт үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За 2 дугаар хэсгээр өнгөрсөн 7 хоногийн Английн Премьер лигийн тоглолтуудаас ярилцах болон 7 дугаар тойргийн тоглолтууд явагдсан. За энэ дундаас хачин жигтэй гэхүү одоо 2 тоглолт. За нэг нь бол мэдээж топ тоглолт. Нөгөөх нь бол жигтэй. Яхаа нөгөө хожихгүй байгаад исэн баг ингээд учиргүй гайхалтай тоглолт үздэг. Хожичхоор нь хачин жигтэй. За адлуулах юм те. Жигтэй явдал болж байна. За ямар тоглолт болсон бэ гэвэл За харъя алиг жигтэй. Энийг Old Trafford руу ирье.
Гол алдахгүй дуусгах гэж нэр хачин жигтэй явуулаад байгаа шүү. Харин тий 2-1-ээр хожих бол би. Тий. Окей. Гол За алдахгүй. тэгээ ерөнхийдөө хамгийн гол нь эхний голыг дандаа алдаад байсан шүү дээ ер нь бол тий. Маунт За Маунт. Маунт бол ер нь яг тоглолтын иргэн ирчээд байгаа нь мэддэгдэл гоё байсан тий. гойцсан. Мэддэгдэл байсан. Яа энэ ихний хүрэл засалт класса класс. Энийг бол Хахгүй бол ер нь энэ өдрөл бас гайгүй өцгөх хаа. гойцж байгаа шүү тий. 9 жилээс мөн тааруу байлаа шүү. Амаад За амаад. яваад ороод ирсэн. Аач. Сандерленд ч сайн байсан шүү дээ. Сандерланд сайн байсан. Тий, Сандерланд ер нь Сайн явж байгаа. гол алдахгүй бас уяаш. Сандерленд эхний голыг хийчихвэл тэгээд бас л нөгөө Уяа штэ. Уяа. Чанга байгаа. Бруничка шүү дээ. Сайн хэлж. Бруничка. Гэтэ би түрүүчийн дугаар дээр хэлжсэн шүү дээ. United ингээд гоолуудаа л хийхгүй байгаа болохоос ч нөгөө цохилтын үзүүлэлтээр ингээд тэргүүлээд байгаа байхгүй. За би Шешко. Шашко. Хоёрт гол. Хоёр тойрог дараалан Дараалал. голчлоо. Өнгөрсөн тойрогт Брентфордод хожигдсон тоглолтын дээр цорын ганц голыг хийсэн. Мөн яг л энэ байрал дээрээс хийсэн дээ. Энэ хавьяас лээс 5 шугам дээрээс хийсэн. За хамгаалт үл ойлголцсон энэ дээр. Одоо ч гэсэн United ингээд нөгөө аюултай боломж үүсгэж байгаагаараа тэргүүлээл явж байгаа юм байна шүү дээ. Граничака. Эзэ жишээ нөгөө байгаа үстэй эдний тоглогч юм билээ. Юу нь? Нөө Нидерланд тоглогч Арцгар Томстэй. Зиркс юу байгаа. Сэлгэнээс тоглоод багш. Байгаа. Нөгөө шинэ хаалгачаа ашгүй нийгэм гаргалаа харна. Тэгсэн. Наамсаа. Шинэ хаалгач гарсан. Изидор энтергээд тоглогч тун гайгүй тоглоод 3 гол мол оруулсан. Мэргэн бусдын юм уу явж байгаа шүү дээ. Тэр чин дандаа талбай дэрэг болттой. Тий. Гурван Талбайн голд нь Гранит Шака энэ чинь ягаад байгаа? Зидор ч нодлон чемпионшипт баг 20 хэдэн гол хийсэн баг. Тэгсэн. За Рубин Аморимыг бол шууд магтахгүй байлээ. Ер нь бол хүмүүс бол Яг болоогүй л дээ. тий. Бас ингээд хоёр тэгээр хаалгаа аваараа манад гоё хоцлоо гээд магтахлаа гэсэн чинь за дараагийн тоглолтуудыг харъя гэж Тийм. Ядаж нэг 4 5 тоглолт дараалаад нэг хожигдохгүй байж ийж бас Тэгэхээр чин жоохон магтуулна шүү. тим хэмжээнд очсон байж манай хүн чинь. Ийм юм байна. Манчестер Юнайтед шинээр дэвшиж гарч ирсэн багуудын эсрэг сүүлийн 25 тоглолтод хожигдоогүй юм байна. 22 хожоод 3 тэнцсэн. Ер нь шин зэргүүдийг бол та нар бол болоогүй шүү л гэдэг. Нөгөөдүүл нь угаасаа Премьер Лиг дээр дэвшиж гарч ирээд Бөөн тэгээд болж Манчестер гарч Юнайтед гэдэг нөгөө Батэрд наврах юм сонсгож байгаа. Тэгвэл наа чинь нэг тийм хачин жигтэй юм байхгүй юм шүү дээ. Тэгээд ийм үр дүн болсон. Сүрнээс нь айчдаг юм байгаас тийм. 3 дараалаад харин Олд Траффордод ирсэн 70,000 гаруй үзэгчд бол 3 тоглолт дараалал хожихыг нь үзлээ. Тэглээ. Талбайдаа бол 3 дараалаад хожлоо. За энэ дунд чинь Бөөрнлиг хожсон, Челсиг хожиж байгаа юм. Тэгээ Сандерландыг сайн хожиж байгаа юм. Мейсон Маунтын гол. Маунтын гол ингээд тоглолтын хэд дэх минутанд орлоо? 8 дахь минутанд орсон. Тэгээ ингээд Маунтын голыг харсан чинь юу юм байна л да. 18 дамжуулалт дараалан явж иж гол алдахгүй. Эсрэг багта бөмбөг таслуулгүйгээр багаараа ингээд 18 дамжуулалт дараалан өгж иж Маунтын гол хаалганд орсон. Энэ бол тэдний хувьд 2 жилийн дараа ийм гол бүртгүүлж байгаа юм байна. Өмнө нь бас Бруно Фернандеш 18 голын төгсгөлийг нь хийж Бөөрнлиг эсрэг гол оруулж байжээ. Байлаа. За гих мэтлэн. За тэнгуут саяны тоглолт Рубен Аморим дасгалжуулагчийг ирснээс хойш бүх тэмцээнийг оролцуулаад өнгөрсөн жилийн Европа лиг, FA Cup, лигийн цом, энэ жилийн Премьер лиг, лигийн цом, FA Cup бүгдийг оролцуулаад 50 дахь тоглолт байлаа. За Аморимоос өмнөх Сэр Алекс Фергюсон хүртэлх дасгалжуулагч нар эхний 50 тоглолтондоо ямар хэдэн тэнцээ хэдэн хожигдол аваад хэдэн хувьтай хоцсон бэ гэдгийг харах юм бол Тэр Тинхагийн хожлын хүн юу? 70 хувьтай. Амар хэлсэн юм тий. Ууг нь чаавас. Энэ би 3 их сурвалжаас баталгаажуулж харсан. Хоош ихээр бүл юм байна. Эхлээд сайн байсан. Нөгөө эхний үлрэлтээ 4-т ордог те ямар ч байсан. Тий. Эхлээд сайн байсан шүү дээ. Хаагийн сайн хэлжээ. Эхний 50 шүү. Сайн хэлсэн юм. Аморим ч одоо ер нь бол зүгээр хаалга цаанаас нь хаагаад явчих хугацаа нь болцсон юм байна шүү дээ. Тэгээ 50 тоглолтод 19 гэдэг чинь. Радклиф бол тэгсэн байлээ. Энэ үлрэлийг бол дуусгана. Яасан ч хамаагүй. Хожигдлоо ер нь адилхан 19 19 юм уу? Тий.
Сая 19-т хожлоо. Тэгвэл нөгөө тэнцээг нь оролцуулгууд хожлын өвн хамаагүй багасчих байхгүй. 38. Энэ хүн чинь цааш нь юу хүлээгээд байгаа? Харин ерөөсөө төвчээртэйгээр хүлээнэ гэж байна. Багийн удирдлагууд нь. Өмнөх тэр хүмүүс бол одоо чинь яг эхний 50 тоглолтод хийх ёстойгоо хийсэн биш тий? Хис тий. Амар юмыг одоо яана гэж бодоод байгаа. Одоо сүүл рүү 70% хожно гэж Гэхдээ бодоод. одоо тэгэхгүй бол эн ч одоо баг жил болгоно солиод гарч одоо сайшиж байна. Сүүлдээ солихоосоо залхачаад тэгээд азар амар юм тэрэн дээр нь байгаад юм уу? Одоо тэр бас нөлөөлж байгаа шүү дээ. Ингээл өөр өөрхөн солиод. Одоо ингээд солиод байхаар Тийм ингээд туушгүй. тэгээ жоохон байдаа гэдэг тийм бодол дээр нь Бодол тодорхой хэмжээнд байна. Тэгээс энэ амар юм чинь 19 сожоод 19 сожигдсон хүнийг явуулаач. Юу юм хэлгээд байгаа. Юу хүсээд байгаа энэ хүн? Энэ хүнийг цаашаа яана гэж бодоод байгаа. Юу өөрчлөгдөнө гэж. Юу хийх юм? Би бол гэхдээ одоо United-ыг ер нь ингээд тоглолтоос тоглолтод сайжраад за ер нь оны төгсгөл дээр бол нэг лав эхний 4-5-д явж иж магадгүй ч утдаг шүү. Фүү. Өөдрөг байж. Би чинь топ 4-д оруулчихсан. Би United-ийн фэн мэн бол биш. Гэхдээ эндээс нэг тийм эерэг юмнууд харагдаад байна бас. Байна уу? Байна. Гэхдээ хэдүүлгийнх нь өгчээсэн улирлын дөнгөж ихэнд өгчээсэн таамагт ер нь топ 6 даал байсан санагдчих шүү. Арайч би бол таамаг дээр бол нэг 8 авцал тавьсан. Тийм ч үлээ. Гэхдээ ер нь ихний 10-т Тийм багталгүй байдیں۔ 10-т бол багтаажлсан. Гэхдээ яг ингэж сая нөгөө хүснэгтийг харж байгааг болохоор 19 сожоод 19 сожигдсон чинь бүтэхгүй юм ба шүү дээ. 38% бол их л бага байна да. Бага. 1970-аад онд Дэвид Секстон гэж дасгалжуулагч байсан юм. Тэр хүн 18 хожижсэн юм хинээ 50 тоглолт дотор. Тэр бол хамгийн муу юм байна. Тэрний дараа орох. Тий сая Сандерленд таарыг бол баларх нь шүү дээ. Харин 18 тагаа хүртээд тий. 8 тоглолт. Сүүлийн 8 тоглолт дотор ямар таач болов 4 хожижлоо. Тэрний өмнөх 21 тоглолт дотор 4 хожижсэн баг гэхэд Биш. Одоо ингэ шүү дээ. Одоо ингээд 10 дугаар сарын оны шгшээгийн цугларалт эхэлж байгаа. Тэгээд нэг сар орчим яваад 11 сарын шгшээгийн цугларалт эхэлдэг шүү дээ, тий. Яг тэгээд нэг жил болно шүү дээ. Амрын чинь болохоор ингэж шгшээгийн цугларалтын дараа ирж ирсэн шүү дээ. 11 сарын шгшээгийн. За юу ч нэг сар харъя. Нийслэл рүү 1 2 3 тоглолт удирдахчаад тэгээд ирж байгаа шүү. Тэгээ 11 сарын шгшээгийн цугларалтын дараа ирж ирсэн. Тэгээ юу ч харъя тий. Одоо ингээ 11 сарын дараа юу болох нь. Юутай ч гэсэн сая бол бас эрг үрдүн хаалганд гол алдсангүй 2 тэр бол хожлоо. Иргэтэй хожил байсан. хэн билээ тасалжуулагч нараас одоо яадаг бол гэхэл хожичоод идэг чинь одоо бас л United-ийн тасалжуулагч Сүүлшир шүү дээ. Сүүлшир нэг хэсэг тийм байсан шүү Тийм тий. дээ. Хэд гүйлж байгаа л одоо яах гэгэнгүүт Сити тарангууд точчихно. Ливерпул тарангууд точчихно. Хаталтандаа гингүүтөө. Тийм ээ тэр нөгөө нэг топ тоглолтын дээр Манчестер Юнайтедийн тоглогчд нь баг өөрсдөө хувцлаа гараад ирд юм яа тий. Нэг тийм сайн тоглоод идэг байсан шүү дээ. Тэнгүүтээ жижиг багуудад бүгдэнд нь хожигдоод л оноо алдсан. Ямар ч дасгалжуулагч байсан Ситиг эсрэг үр дүн авчаад идэх гэсэн шүү дээ. Тий. Тэгээд ихний Сошрын халагддаг шалтгаан бол тэр аврагуудын лигт Лайпцигт хожигдоод тэр сүүлийн тоглолт тэнцээд л аврагуудын лигийн шүүгийн 16 руу орж исэн газар хожигдоод мултарчдаг ч гэсгээс гарчдаггүй. Тэр тоглолт нөлөөлсөн шүү дээ. Сая тэгээд одоо Манчестер Юнайтед яг ингээл нэг сэргээл яг ингээл хожил аваад за дараагийн тоглолт яах вэ гэдгийг харъя гэхээр л шгшээгийн цугларалт дарж байгаа юм да. Харин Ясж байгаа юм шиг. тий. Одоо тэгээд цугларалтаас ороод ирэхээр өнөөдөл маань одоо гэмтэл Ямар ах нь гэж самаар шүү дээ. Яах авчих уу яах бол гэж бас л эвгүй цаг үе шүү дээ. Ер нь бол бодолцол ёстой. Нөгөө талд за тоймын үзэлгүйгээр заавал дурдах хэвээр Арсеналтай холбоотой хоёр зүйл тохиолдсон. За нэг нь бол сая Рубен Аморимын 50 дахь тоглолт байлаа гэж. Нөгөө талдаа Микел Артета дасгалжуулагч 300 тоглолтод бага удирдаад орж ирэхдээ 177 хожил авчээ. Энэ юу юм уу? Бүх тэмцээнд юм уу? Бүх тэмцээнд. Английн багийг удирдаад, Английн топ одоо дээд түвшний багийг удирдаад, буюу дээд лигийн багийг удирдаад бүх тэмцээнд эхний 300 тоглолтонд хэдэн хожил авсан бэ гэдгийг харах юм бол Пеп Гвардиола 219-ийн маш хол үзүүлэлттэй. Жозе Мориньогийнх Челсид ажилласан 2 удаагийн тохиолдол. Нийлүүлээд. Энэ Кенни Далглишийн одоо тэр сүүлийн тэр нэг үе биш үү? Биш өмнөх 80-ад оны Кенни даалгах шүү тий. Тэгээд 185. Ерөн Клоптой адилхан байгаа. Адилхан хожил. Яг нь тэг ингэдэ яг энэ талаас нь харах юм бол Микел Артета эхлэл бол маш муу хэлсэн шүү дээ бас. Арсенал 14 тоглолтын дараа 14 оноотой зогсчихсон шүү дээ. Бэнэ чи хаал балгацсан байж шүү. Тэр Бэнэ одоо хаав. Япон байгаа. Тий. Тэг тааруу хэлсэн шүү Артета. Тэгээ Артетаас Би хоёр үлрэл ер нь таарах юмсан. Клоп ч гэсэн ихний үлрэлтээ 8 дэлгөө орсон шүү дээ. Тэгвэл
Артета Клоп хоёр ч бол бас нэг тийм тоглолтын чанар нь харагдаад ирсэн юм аа. 58.9% та хожил. Энэ бол боломжийн 300 тоглолтын дотор бол. Тэгээд ер нь бол энийг үзүүлдэг нь бол Рубин Аморын бол 300 гэхэд иймэрхүү болох юм аа гэж үзүүлж байгаа юм тий. Манай чи юм 300. Ядаж нэг 100 муу хүрээтгэх тий. Ер нь таарах ихлүүлж байгаад нь битээ санаа зов алстаа ингэж гарч ирэх юм аа л гэж юм байна тий. Удаан хүлээж твчдэг. За харъя. Сая Арсеналын тоглолтын дээр West Ham-тэй тоглосон шүү дээ. Тэгээд тэр тоглолтын дээр Мартин Одегар гинтэй гарцсан. Тэгсэн. MCL гинэ. Энэ шулуун шүрмэс гинэ. Тий, өвдөгний шулуун ширмэс. Өвдөгний. Манай чи энэ үлрэл ямар барцтай эхэлж байна. Энэ чагтан биш. Тэгэхээр бас яг нэг Мөрөө нэг ивгүй болгоол тий. Шагаа. тэгээ сар хагастай гэж шүү. Тийм. Тэгээд юу яасан би ингээд бүр нэг юм харчаад нэг өгүүлбэр харчаад тэрийг гайхаад ороо харсан чинь нэр үнэн байна. Тэр нь гараанд гарсан 3 тоглолтоо гурвангийн дараалаад ихтэй хагаст гимтээ суудсан байна. Тийш тий. Лидс дээр мөрөөрөө ивгүй унаад гарсан. Гэлээ энэ дээр үлээ дараа. Тэр чинь гэхдээ шууд дараагийн тоглолтын дээр гараад ирсэн шүү дээ. Гарч ирээд баг хүчээр гарсан баха тэр. Гайгүй. дараагийн тоглолтын дээр Силвинээс ч орсон. Ливерпултэй тогсон. Тийм Ливерпул дээр. Тий. Тэгээс сая бол West Ham дээр дахиад ихний хагас дуусгаас өмнө бол 3 тоглолт дараалал гимтээд гарсан. Энэ гаранд гарамаар болцсон юм. Харин тий. Тэгээд уулаа гол нь өөр гэмтэл юм шүү. Тий, өөр. West Ham шагаа өвдөг болж тий. энэ нөгөө дасгалжуулагчаа солиод Чанг үдчихжээ шүү. Хин ирсэн гэлээ. сайжирсан байна. Нууно шпред усаад тий. Орчин цагийн Сэм Аллардайс юм ааш. Нуунууч од аврагч болсон юм. Гэтэ нуунуутай Ноттингем айгүй сайн байсан ч дээ. Өө тэглэхгүй яах вэ? Тэр нэг өөр асуудал байсан хувийн. Аа? Тэр халагддаг шалтгаан бол Гүг. Ноттингемээс. Эсвэл зүгээр яг бүр ингээ цаашаа Европын тэмцээнд одоо орцсон байгаа шүү дээ Ноттингем. Тийм болохоор одоо биг анжитай тоглоё. Нодлон жилийн чинь бас Европ авраг болцсон юм шүү дээ гэж авсан юм шүү. Эхний үлрэлтээ ханч чинь цом авахгүй шүү дээ. Хоёр дахь үлрэлтээ лав шүү. Яас гэж хэцүү юм. За тэгсэн. За Одегарын гимтэл бол тэгээд нэг сар хагасан. Тий, 11 сарын шгшээгийн цугларалтын дараагаас тоглох боломж Дорой сар болох хаа тий. Тий. Эвгүй байсан. За ийм гимтэл бол авсан. За нөгөө талдаа хамгийн залуудаа энэ ямар тэгш тоонуудтай 7 хоног вэ? Хамгийн залуудаа 100 голд оролцсон амжилтыг Букая Сака бүртгүүлсэн. Тэгээ 200 дахь тоглолт нь баха. Өөрийнх нь 200 дахь тоглолт Арсеналын төлөөх. Тэгээд 100 гол шууд байдлаар оролцсон. Онцгой шүү. 55-ыг оруулж 45-ыг дамжуултыг өгсөн. За залуудаа тодорсон супер одууд байж шүү дээ. Тий. Үүний Фабригас гэдэг үг байна. Залуудаас та гайхалтай тодорсон. Фабригас амар исэн. Лукаку Лукаку баг 18 таа яатсан байлаа. Одоо яг энэдээс зүгээр ингээд гоолынх нь дамжуултыг харуул Сака авсан нэлийн дээгүүр гоох шүү. Тий, Фабригас айхтар байгаа. Баг гэж магадгүй. Бус нь бол дандаа гол оруулах. Бусаас илүү байгаа Бус нь бол ер нь 70-80 юу баг гоол гоох. Роналдог яг энэ насанд жоохон тэмц ойролцсон биш магадгүй Роналдог. Криштиано Роналдо ч бас яг бас нэг 20 хүртэл бас нэг супер од болох үгүй нь Нөгөөдөл мэдэхгүй нь бол байсан. ихэвчлэн нөгөө яг төгсгөгч нар байгаа даа тий. Тий. Он Руни, Фаулер, Лукаку бол ойлгомжтой. Гоолууд нь бол бий ч гэсэн байгаа тий. Роналдо, Лукаку хоёр яг нас нь адилхан, хоног нь адилхан. Тийм ээ. Айл аль нь 100 голд оролцсон өдөр нь. За ингээд Сака хамгийн залуугасаа 7-од орж ий. Өнгөрсөн үеэрл гэмтэлгүй байсан бол Роналдо, Лукаку хоёрт зэрэгцгээр үнэл байсан та. Өнгөрсөн үеэрл баг хагас үлрэлтэн тоглоо үг юм тий. Тэр гэмтэл бэртэлгүй байх ямар чухал үү гэдэг үзүүлэлттэй. Тэгээ ер нь Сака ойрхон гэмтээд их юм тий. Тий өнгөрсөн үлрэлээс хойш нэг хийгээд байна. Тий. 14 хоног моног Сэмэрх алгуулчаад байна. Тий. Чимээгөө. Тий. Сэмэрх 14 хоног алгуулчаад байна. Сака ер нь гэмтэл бэртлээс хол байгаад нэг 5-10 жил тоглолцвол энэ Арсеналын түүхэн төгс нэлээд том байр суурьтай тоглогч болох байх шүү. Тий. Боттын потенциал Анрийн мараас тий. Беркемп энтрийн араас. Анх гэхдээ ер нь Арсенал ер нь нэг тийм гэмтэлтэй тоглогчд нь гэмтэл авснаас болоод ингээд нэг тийм сайн тоглогчд цаашаа явахгүй тохиолдол Арсеналд ер нь аягүй их байх юм тий. Санти Масорлогоос ахуулаад Тэгэхгүй юу нэг санахгүй. одоо тэр нөгөө талбайн төвийн нөгөө нэг Диаби гэж нэг гоё. Яа, Абад Яби бол амар исэн тий. Үнэхээр гоё тоглогч байсан. Тэгээд гэмтлүүдээс аягүй их тохиолдол байгаа шүү. Бэлгүй яах. Жак Вишер байна. Вишер байна тийм. Вишер бол одоо тухайн үедээ бол тий 100-ны авьяас гэж ярьдаг байсан шүү дээ. Яг гэмтэл бод олгосон тий. Бразил юм шиг англи байсан шүү дээ. Тий. Сакагийн анхны тоглолт 18 оны 11 сар хэрж одоо Дэлхийн аваргын дараа юм уу тий? Дэлхийн аваргын дараахан Европа лигийн тоглолтод орж ирсэн. Премьер лигт болохоор
19 онд шилждэг жил Фулхэм эсрэг тоглолтод оролцож бас Сака ч ямар ч анх зүүн зүгүүрийн хамгаалтанд тоглодог байсан санаад Тий. гарч ирж байжээ. Тий. За ингээд ийм тоглолтууд одоо харин топ тоглолт руу шилжнэ. Стэнфорд Бриж рүү. Яа. Яагаад ингэж таныг харуулдаг байгаа. Энэ дахиад нэг харуулж байгаа. Яа. За, Стэнфорд Бриж Ливерпул зочлон ирлээ. Найруулагч нь бас Челсиг их юм байна. Энд Эхнийг бол Кайседо сүм зөксөн. Тийм нэг боломжийн камерыг орог эвдсэн үү яас. Нэг зангаж шаагаргаад энэ өдрөлд ингээд 3 гол. 3 гол харин. Үнэн чи алах нь. Тийм ч нөгөө Майкл Эсен шиг холоос өгөх байх нэ. Энэ үлрэл 3 гол, өмнөх 2 үлрэл нийлүүлээд 73 тоглолтод 2 гол хийж байна. Энэ үнийг ер нь зай гаруул цохол завсар гаруул голж юм. Энэ нөхрийг нэг тийм урагшаа ер нь бол саяных шигээ одоо Ливерпулийн хамгаалтынхны буруу гэж хэлж болохгүй. Яг саяных шигээ тууж орж ирэл хин нэгэн лөө өгдөг хүн байсан байхгүй юу? тийм. Өөрөө зогчдөг хүн байгаагүй байхгүй. Доогуур намаар өгдөг байсан шүү дээ. За энэ пенальти шүү. Байж магадгүй тийм хоёр тохиолдол гарсан гэхдээ шүүгч үгүй гэж үзсэн. Баг зэрэг түлхэлт орсон гэхдээ хямдхан уу те. Тий. Арай Пенальти гэдэг бол. хэмтэн байж магадгүй л те. Энд ч тэгээд Энэ гоё дамжуулт. Гадуурн зөгчхөн лээ. Саалахын дээр ёстой муу тоглосон те. Саалах жоохон форм унчаал биш. Та нар ч одоо Саалахыг муулдаг болоо юу да. Оо. За энэ Исак. Исакийн Исак өөрөө эргэж зогох гэжсэн. Өгье гэж өгөөгүй дээ. Өөрөө ингэж тогтоогоо солгоогоор эргэж зогчдөг байхгүй юу? гэхдээ бас найхтар Тэрийг засаж байгаа хийгээд шүү. арай хол зассан. Тий. Тэг Гакпо ороод. Нөгөө таархан тогтоолт нь голын дамжуулт болоод. Гэхдээ хүчтэй ирж байгаа дамжуултыг бас эвтэйхэн болгосон. Тий. Мундаг. Тоглолтын талбар дотор шүү дээ. За тэгсэн цаг дуусах болоогүй. Энэ дээр одоо тэр Робертсыг хараад байгаарай. Эдгээр тулаалцсан шимшгүй зогсож байгаа шүү. Өвдгөө тулаагүй бол баг хамгаална да. Хамгаална энийг. Ядарсан л байхгүй. Гэхдээ сэлмээр орж исэн юм шүү. Би гайхаад байгаа. Уг нь жоох урдаас өгөл баг 3 секунд өвдөө тулцох юу хийгээд байгаа юм те. Өвдөг тулна гэдэг чинь дөнгөж гараад нүд харанхуулцсан гэсэн үг шүү дээ. Хоёр гүгээд тий Туг тасраад яг ирж исэн чинь бензин дууссан байна л гэсэн үг. Үгүй ээ сээжэнд нэг гашуу оргоод одоо ингэ сээж аваад онгойн л доо ирнэ. Гэтэ нөгөө ихний нэг огцон гүйлтэй байхгүй. Гайхаад Робертсон шүү дээ тий. Чи одоо Вау. жигдэг гэж гүйдэг хүн ингэж өвдөө тулд юм байна гэж сэлгээр орж ирээ. За ингээд энэ Бразил хүүхэд анхныхаа гол. Анхны голоо хожлын гол авчихлаа. Тэгээ Ливерпул клуб 2 тоглолт дараалаад 90 эд дээр гол алдаад хожигдчихлоо. Тэглээ. Ер нь Ливерпулийн тоглолтын дээр нэг Өөрсдөө л тэгдэг үстэй. өөрсдөө нэг бол хожигддог болчихлоо шүү. Гэхдээ өөрсдөө 90 эд дээр ер нь хождог үстэй. Тэгдэг байсан ч одоо сүүлийн тэр Паластай байсан тоглолт байна. Энэ байна. Тий. Хоёр тойрог дараа. Тий. Галацрагаа оруулаад 3 тоглолт хожигдчихлоо. Тэглээ. Тэгээ завсарлалаа харин. Завсарлах байгаагүй бол ер нь жаашаа үргэлжлэх гэдэг маш эвгүй байсан. Эвгүй байсан шүү. Нэг тим юм явж байлаа шүү дээ. Өнгөрсөн жил нөгөө Манчестер Сити чинь нэг завсарлагаар нэг амиа орсон шүү. нэг баахан тоглолт дараалаад нэг хожигдоогүй юу? Тэрнийхээ өмнө Саутгемптнийг хоцсон юм байна. Ливерпул чинь Саутгемптнийг хоччоод 3 дараалал авч гэж байгаа юм шүү дээ. Жохон муухай. Тусаа эвгүй гэдэг. Саутгемптнийг хамаагүй болохгүй биш болохгүй. Тий болохгүй. Боломжтой. Ламын гэгэний наадам төрүүлж болохгүй гэдэг шиг тий. Юу яасан? Энэ үлрэлийн Ливерпулийн ерөөсөө 13 гол хийснийх нь 8 нь тоглолтын 20 дугаар хагаст. Сая бол тоглолтын 20 дугаар хагаст гол орж байгаа шүү дээ. Эхний хагаст ерөөсөө 5 гол хийсэн. Хэдүүлээ нөгөө 90 минутанд хожлын гол хийгээд ахт ярьжсэн да. Ер нь энэ ингээд ахч бас нэг тийм сайн ёр биш дээ. Кейса ер нь хідэн удаа аврах вэ гэх тий. Тэр яг юу бол одоо л гарч эхэлж байна. Коди Гакпо Премьер Лигт он гарснаас хойш Анфилдэд 6 гол хийсэн байсан. Эсрэг багийн талбайд ерөөсөө гол хийхгүй байсан. Сая Стэнфорд Бриджид Гакпо ямарч байсан. Тэнцвэрсний голыг хийсэн. Энэ тоглолтын дээр нэг магтах хэвээр хүн байх шиг байна. Энэ бол Рис Джеймс юм уу? Рис Джеймс хамгийн олон удаа бөмбөг төрсөн 83. Хамгийн олон удаа дүэлт ялсан 8 удаа. Хамгийн олон удаа такл хийж бөмбөг булаасан 5 удаа. 5 удаа такл хийх гэдэг бол хангалттай том тоо. Тэгээ 2 удаа дамжуулт тасалсан эсрэг багийнхны. Хагалгаанд орохгүй нэг өөр нь эдгэгээл тэгэл гимтээлээс тэгээд за болигээд нодлон шууд хагалгаанд орсон. Манай сүүлдээ барыг төвийн хамгаалтан дээр дуусгасан уу юу? Тэгсэн. 3 байралд орсон. Дундуур нь цэвэрлэгч болсон шүү дээ. Баруун ар гол руу ороод сүүл рүүгээ бүр хойшлж. Тэгсэн. Хүмүүсийн байрал нөхөө. Тэгээд ер нь бэртгэхгүй удаа яваал энэ тэр хин. Бэртдэг байсан болохоор бид нар чинь бүр айгаад энэ хүн чинь бол бэртгэхгүй бол Английн шгшээг ахлагч
хийх гэдэг юм шүү дээ ер нь. Би одоо бэртэхгүй бол ер нь дахиад Английн шгшээд бас гараанд гарахыг Тийм үсэж. гарааны сонголт гарцаагүй те. Энэ тоглолтыг түүхэл үзсэн. Тэгээд Ливерпулийн талаар ярихад энэ жил ерөөсөө нэг тийм 100% биш байгаамаа те. Эхнээсээ л. Тэр нөгөө Community Shield-ийн тоглолтыг үзэхэд л Ливерпул нөгөө нодлонгийн Ливерпул биш л эхэлсэн те нэг те сонин. Тэгэл нэг тийм 100% биш. Тэгсэн хэрнээ хожоо яваадсан. Тэгэл ингээл 5 хожиж чаар за бас тэгэл явах юм байлгүй тэгээд. Тэгтэл ингээд тоглолтыг харахад орж байгаа гоолууд нь те нэг тийм яг 100% биш л байгаадсан те. Яг их олон тоглогч нар одоо ирсэн л тийм ялангуяа тоглоом дээр. Маш бол. Тэгээ энэ жил хин байна? Флориан Вирц байна. Вирцийг би зүгээр нэг тийм шуум сонссон. Чаби Алонсо тэрүүгээр за наа Вирц чи ер нь Ливерпулд эдэшгүй юм байна. Наад хүнээ наатахаа сайн ажиглаж байгаа ер нь ирэх зунаас юм бодъё гэсэн даалгавар өгсөн нэг тийм сонсогдсон ш. Бараг муу тоглож ивэл тий одоо ашигтай. 100 хэдээр авах нь цаашаа. Гэхдээ ирэх 100 гэхэд наад чи үнэн нь унчин тэгтэн авъя мав гэсэн нэг тийм Зээлүүл зээлчлэх гээд байгаа юм шүү дээ. тиймэрхүү яриа явсан сураг байна. Гэхдээ ер нь яг Вирцийг авдаг Собослой байсаар байхад Вирцийг Макалистер 2 байсаар байхад те Вирцийг авсан шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ бол бусдаас онцгой тоглогч гэж л авсан байгаа шүү дээ. Хамгийн өндөр үнийг төлөөд авсан. Гэхдээ Терри Анри 7 тоглолт юу ч хийгээгүй байсан гэж шүү. Тэгэлгүй байх. Тийм тохиолдол байгаа. Тэгээд зүйл рүүгээ ганцуурсан гэж шүү. Тэгэхээр Дүгнэхийг ирж тэр. Болоогүй. тэгээд саяын тэр салаа хийгээгүй л болохоос Вирцийн тэр замдаа эргэлтэн дундаа арагшаа өгж байгаа дамжуулт энтрийг харахад тэгэхээр Вирцийг бол бид нар хүлээх хэрэгтэй баха. 21 одоо нөгөө боломж үүсгэсэн гэдэг байгаа. Одоо саяны төр юм тэрүүгээрээ бүх тоглогчийг тэргүүлж байгаа. Голд л шууд оролцоог болохос. Манайхан чинь нөгөө шууд нүдэнд харагддаг юм л хүсээд идэм шүү дээ. Тийм. Голын дамжуулт юм уу гол гэл. Тэгээд саяны тоглолтын дээр хин Рүүни нөгөө BBC-гийн юун дээр суусан аналистаар сууж хагаад Салахыг айгу шүмжилж илээ. Нөгөө боломжууд ингээд айгуух алдснаас гадна Олон бөмбөг алдсан. Айгүй хол алдсан. олон алдсан. Тэгээд гадуур нэг цогсон. Хоёрдугаарт хамгаалтанд юусоо тослохгүй байсан гэдэг. Одоо тэр сүүлийн гол дээр чинь ингээд дагаж явж ирсэн хайчиж байгаа байхгүй юу? Тэрийг хэдүүл ярина. Энцог ингээд шууд хаяад. Гэхдээ яг хав хэдүүлээд хороогүй мó салахыг зүгээр одоо зүгээр орхиё гэж. Тэгээ орхич. Одоо энэ хүн хийдгээ хийцээ. Одоо тэгээд ингээд гоё гавьяаныхын амралтанд сайхан зүгээр явж иг гэж тохирсон мэт бид нар чинь. Гэхдээ ер нь бол нодлон ч гэсэн нүүнээс хийхгүй л байсан. Тийм үстэй. Тэгэхэд салах чирсээр байгаа л Премьер Лиг төрүүлүүлсэн. Энэ жил одоо Амралтын жил юм уу? Гоо энэ жил одоо тэр зүр дээр байгаа хүмүүс нь бас ялцтал хийгээд унна гэж би бас бодохгүй л байна. Исаак бас хийхгүй л байгаа тий. Тэгвэл одоо дахиад салгаж ирэх хэрэгтэй юм уу? Яах вэ? Тийш одоо дахиад ирэхгүй болвол тий. Маш их тоглогч нар довтлогоон дээр авсан, хагас хамгаалтан дээр авсан. Хамгаалтан дээр аваагүй. Хүн аваагүй. Одоо хэдүүлээ нэг юм хүснэгтийг хараа. Энэ бол Арне Шлотын аялын тоглолт. За өнгөрсөн үеэрл дасгалжуулагч Ливерпулд ирснээсээ хойш эсрэг багийн талбайд сая он гарах Йолк шилж хүртэл 14 тоглолтод 12 хожоод 2 тэнцээд хожигдоогүй байсан байна. Эсрэг багийн талбайд 14 тоглолтоос хожигдоогүй. Тэгтэл он гарснаас хойш 19 аялын тоглолтоос 9-т нь хожигдчихлоо. Одоо саяны 3 дараасан хожигдол чинь 3 аялал. Гурлаа орчиж байгаа. Галатасарай, Палас, Челси тий. Энэ гурлаа орчиж байгаа. Ингээд гурав дараалал эсрэг багийн талбайд тоглосон юм тохиол. Тэгээ хавар нөгөө цом дээр Ньюкасл хожигдоод Парис Сен-Жермен яага. Тэгээд хэм тожигдсон. Уг нь бол хамгаалтан дээр хүн авсан шүү дээ. Гэхдээ Киркеш, Фримпонг хоёр яг нэг төвшний тоглолтоо яг тоглолт бүр дээр үзүүлэхгүй байна тий. Тэгээд дээрэс нь аль нь бас нөгөө нэг түрүүн ярьж одоо Нуно Мендиш Хаким хоёр бол хамгаалтанд довтлогоонд жигд аль нь сайн. Киркеш болон Фримпонг хоёр бол довтлогоонд мэдээч сайн. Гэтэ хамгаалтанд тийм найдвартай биш байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ хоёр зүгээр хамгаалтны хойдлын зай дээр тоглох орон зай угаасаа багуудад бол маш их. Тэгээ оронд нь өөр хүн гаргаж маргаад байна шүү дээ тий. Тэгээ сая сүүлд нөгөө Химийн тоглох шив тий. Собослам чинь хамгаалт руу орж тоглолоо шүү дээ тий. Тэгээд түүний хамгаалтан дээр Киркешийг бол яг би зарим тоглолтын дээр сайн тоглохыг харсан. Сайн тоглосон тоглолтууд байгаа шүү дээ. Тааруулж тоглосон тоглолтууд байгаа. Киркеш нэг л биш байна гэдэг. Шууд 9 давч авсан шүү дээ. Тэгмүүд Примпонгийн хувьд бол тэр нөгөө хөндлөн намжуултаа бол өгөөд байна. Урагшаад дайрж ороод тий. Хамгаалтан дээр бас төгс биш байгаа нь бол ер нь л тоглолт болгон дээр харагдаад шүү дээ. Тэгэхээр яг Примпонг чинь өндөр үнээр ирчээд идэг.
Фримпонг ч нөгөө Ливеркузенд яг нөгөө Винбек дээр их сайн тоглодог гэсэн. Тий. Тэнгүүд яг дөрвөн хамгаалагчийн баруунд бас яг нэг сайн зөгцдөг юм байна. Одоо Рональд Куман ч гэсэн ер нь их дууддаг шүү дээ. Айгу цөөхөн дууддаг шиг шээ тий. Тэгээд нөгөө 3 4 3 ч юм уу 3 5 2 дээр тэр баруун дээр тоглодог байсан хүнийг одоо шууд цэвэр Дөрвийн баруун дээр тавихаар хэцүү. Бисакагийн хийдэг ажлыг чи хий гэхээр хэцүү л байгаа л хэл та. Тэгээ нөгөө Винбек болчингууд ч нөгөө хамгаалтын сул тал нь их мэддэхгүй болчих жоох юм. Хойно 3 тосч байгаа болохоор. Нэг артлынхаа хүн тусалцаа үзүүлэх нь өстой. Тийм үстэй. Хоошоо буцаж артлынхаа хүн тусалцаа л үзүүлнэ шүү дээ. Хэдүүлээ юуг харъя. Кайседогийн гоолыг харъя. Кайседо энэ дэр маш гоё, цэвэрхэн, маш ухаалаг тоглолтыг талбайд төвд үзүүлсэн. За эндээс хойноос дамжуулт эндээс аваад Кукурее дамжуултыг гаргаж өгсөн. Тэрэн дээр ганцхан эргээд за энэ дээр хаалруу. Энэ бол опшн камераас харж байгаа. За эндээс хар. Граунберг, Собослай, Макалистер гэдэг гурван тоглогч байгаа. Гуравчдаа зогсож байгаа. Суперийн дунд байж Нэг нэгээрээ шахаж очиж байгаа юм. Кукурее дээр шахаж очоод энэ дээр ерөөсө ганцхан эргэлт яваад тэр гурвыг гурван хагас хамгаалагч гурвангийн ганцхан эргэлтээр өнгөрөө гарчиж байгаа. Гэтэ өөрөө зогч гэж бодоогүй юм шиг байна. Виржил ван Дайк шахахгүйгээр тэндээ хойшоо ухарч хамгаалсан нь цохи орон зайг гаргаад өгч. Энэ дээр гэхдээ буруутгахад хэцүү. Гэхдээ орон зай бол өгсөн үгүй. Одоо гүүгээд ирж байгаа Густод дамжуулна гэж бодоод байгаа хгүй юу? Тийм тэглүү байх тий. Гэтэ одоо яг энэ гоолоос нь шүү дээ тий. За нэг 20 секунд урагш нь авах юм бол Мамардашвили Ван Дайк руу хүчтэй дамжуулт өгснөөс болоод хажуугаар гарчиж байгаа. Тэнгүүт нь Мамардашвили Ван Дайкаас уучлах гэж байгаа байхгүй. За арай л хүчтэй хөчлөөгүй. Тэгэл Педро Нето хажуугаас шидэл нэг 5 дамжуулт яваа сайн. Алисо хизээ ирэх юм. Арай л болоо юм шиг л. Бараг сар маа. За тэгвэл Мамардашвилийг ер нь яах гэж авчирсан бэлээ Ливерпул? Ирээдүйд гарааныхаа хаалгач болох гэж үү? Тэгэх гэж. Тийм шүү дээ. Одоо Алисны гэрээ чинь бас төгч байгаа шүү дээ. Тэнгүүд зүгээр яг энэ тоглолтыг харахад бол их гоё үсрэх юм тий. Паах. Хайлайтанд ормоор туруутай метр 97 авах шүү. Тий, хайлайтанд ормоор хоёр цохилтыг гоё хаасан шүү дээ. Стив Аугийн цохилтыг, Гитенсийн цохилтыг гоё хаасан. Тий. Тэгээд тэр сунж үсэрж байгаанууд нь үнэхээр гоё. Гэхдээ хөлийн тоглолт бас Тим сайн биш ээ. биш байна. Тий. Сайн гоо. Сандраатай байна. Тий. Тий. Яг нь тоглолтын нэг Премьер лигийн хурданд арай тасаагүй байгаа. Тэгээ чи Премьер лигийн анхны гараа нь бас жоох цаа хэрэгтэй бах уу? Премьер лиг бол бусад лигүүтэй харьцуулахад хамаагүй хурдан гэгдэг шүү дээ. Хэд хэд удаа сандралтснаас сандралтснаас болж хажуу тийш бөмбөг гаргаж хайсан шүү тий. Тэгсэн. Эрсдэлгүүн дээр гээл цүлээ явуулчих. Классик хаалгачдын хуучин цагийн хаалгачдын тоглолт. За Кайседогийн гоолыг харсан. Тэгвэл тэнцээний Гакпогийн гоолыг бас хамтдаа харцгаая. Тоглолтын 86 дахь минут байна уу да тий? 85 минут гэнэ үү? Гакпо юу? Гакпо 63. Юу вэ? Тэнцээний гол. Одоо нөгөө За эндээс Исаки Нурунда дамжуулт өгсөн. Нурунда хачир авсан. рисийг авч байгаа. За эндээс харах юм бол Кукурее дээр 2 хүн ирчихэж байгаа. Кукурее энэ дэр бол аль боломжоор Салахыгаа хамгаалаад байсан шүү дээ. Энэ дэр дамжуултанд замд нь хүрсэн. Гол нь энд Мало Густо юу? Ардаа хүн байгааг мэдж байгаа ч малах. Собслайн гоё дамжуултаа энэ. Собслайн. Гоё. Гакпо энэ тэр хойноос сувс бол гам ганцаараа байжгаад энэ дээр ерөөсөө тойрол гараад Густо нааталтан тэр нөгөө хэнийг авж байгаа юм. Гакпог хамгаалж байгаа юм. Тэг жоо хоцорцсон л та. Тэр. за энэ гол бол ямар тач алдсан. Сакс класс байгаа шүү тий. Гэтэ зөгтөөж байгаа бөмбөг нь ийшээгээ гарна гэж одоо бас таамаглаагүй л бахал да. Тийм шүү дээ. Гакпогийн гол нь тэр гүйлттэй яг цагаа болоод Тий. явчихж байгаа юм л та. За тэгвэл 3 дахь гол. Стиваун. Одоо энэ дэр салахыг хараад. За Робертсон хэдэн секунд өдгөө тулахыг нь бас тоолно шүү. Одоо Робертсон буцаж л байна тэр хамгаалт руу. За нилээн зүтгэж буцаж байгаа. Одоо тулаад зогсчихсон дээ. Тий одоо тулаад зогсно. За 1 2 За, 3 секунд. Тэр Кукурелаг алдж байгаа ч гэсэн бас алдаа шүү дээ тэр. За эндээс Энэ Кукурелаг ингээ гүйл гэдэг бас буруу шүү Тэр дээ. салахыг харлаа. Энэ цаг зүгээр л хараа зогсож байгаа. Бараг 10 секунд. За 5 секунд ч юм уу. За ингээ 2-1 болсон. за голын эндээс Салахыг хар. Кукурегийн араас нилээн сайн Явж ийснэ болчдөг байхгүй. болчихснаа ингээ болчих. Одоо ингээд өөрийнх нь буруутлаар нь тойроод гүйцэтгүүлээд Одоо энэ чинь үнээр дамжуулт гаргаад за энэ дэр голын дамжуулт өгч. За ингээ баг хамгаалагч нартаа хайчиж байгаа юм байна. Яах вэ та нар одоо Салах тэр үлдээд тэр өөр хүнийг хамгаалж штэ. Сөрөг давталганд ороход бэлэн үлдчихэж байгаа байхгүй юу? Тий. За Стивао. За энэ цамаар скин хэдэн метр секунд. Энэ нөгөө нэг хамгийн залуудаа
Английн Премьер Лигт Гол хожлын гол оруулсан Бразил тоглогч гэж шүү дээ. Тийм тэгсэн байсан. хамгийн залуудаа Премьер Лигт хожлын гол. Бразил. Бразил. Тэ. Премьер Лигт Челсигийн төлөө гол оруулсан Хоёр дахь нь уу? хиддэх Бразил бай. За одоо Хожлын гол биш. Ер нь Челси ч зөндөө Бразил болж байгаа. Тий олон. гол оруулсан. Хожлын биш бол зөндөө. Лаул тэгэл Алекс Луисээс ихсүүлээд л гол хийсэн. Оскар Рамирес байна. гээл Вильям Вильям байна. Тий. Олон Бразил Чи байгаа. бахан Тиаго Силва ч байгаа л. 10 юм уу? 11 дахь Бразил гинэ. За. Хамгийн олон Бразил тоглогч аль багийн төлөө хамгийн олон өөр Бразил тоглогч аль багийн төлөө Премьер Лигт гол хийсэн бай. Бараг Челси юм шүү. Үгүй ээ. Челсигээс өөр Челси 2 байна. 2 дугаар байранд байна. Тим олон Бразилаас Тоттенхэм. Үгүй ээ. За наач юу юм бол Их л ойрхон байгаа да. Манчестер Сити. Үгүй ээ. Фернандиньо гэж байсан та. оо За зөв хариулт бол бас Арсенал гинэ. Тийм олон Бразил байгаа. 13 Бразил тоглогч Арсеналын нэрмнээс Премьер Лигт гол хийжсэн. Хийж. Мерсер хийчихэд идэх үсэн юм тий. За тэгээд Одоо ч гэсэн байж Мартинелли гэж байж лээ. Тимээ тийм. Тийм. Габриэл тий. Тийм үү. Уильян хүртэл тоглож байсан шүү дээ. Вильям Эртлэрж гол хийсэн. Тийм Луисээс гол хийжсэн. Жоржиньо баг хийцэн үгүй юу? Жоржино хийлгүй байдیں۔ Хийсэн. Хийсэн Жулио Баттиста. Тийм Жулио Баптиста байсан байсан. байсан. Тийм. Саанд ороо Жилберто ерөөсөө Силва орсон байна, хин байна. Нөгөө хин мөртөл байсан. Белетти тоглож байсан шүү дээ. Тийм. Манайхаас Жулиано очсон юм уу? Белетти. Үгүй өөр багс ирчихсэн. Дамжаад очсон юм уу? Дамжаад Тийм Жулиано Белетти гол. Билети ч уг манайд байсан шүү дээ. Сүүлд нь Челсид очсон байхгүй юу? Аа. Барсагийн дараа. Аа. Тийм. Тэгээ тийм байна. Олон Бразил хийсэн шүү. 13 Бразил. Эдуардо хийжсэн бас. Тэгэхээр хорват л та. юун дээр за дахиад Арсеналтай холбоотой өөр юм хийлгэхэд сонирхолтой байх болов уу. Тэр нь юу гэхээр юу юм бэ? Авраг цолоо хамгаалж улиралд орж ирж байгаа баг 90 болон түүнээс хойш минутанд гол алдаа хожигдсон тохиолдол. Нэг улиралд багтаагаад хожигдсон тохиолдол юу гэж шүү? Хоёр дараалаад одоо ингээд хожигдчихж байгаа шүү дээ Ливерпул. Өмнөхдөр Кристал Паласт хожигдчихлоо. Сая Челсид 90-с хойш минутанд ингээд хоёр тоглолт дараалал хожигдчихлоо. Өмнөх нь 4-5 онд Арсенал 2 тоглолт дараалаад 90-с хойш минутанд гол алдаж хожигдчихсэн юм. Аврал цолоо хамгаалж байгаа. Энэ бол Премьер Лигийн түүхэнд 2 дахь тохиолдол. Өмнөх нь Арсенал, ингээд Ливерпул бол 2 дахь. Тэгэл Арсеналын тэгж 2 хожигдсны чинь дараа нь 5 онд нь Челси төрүүлж байсан. Тэгсэн. Тэр үйл Челсид 10 хэдэн 15 гол алдаж. Тэрүүгээр юу ярих гээд Бэлгэдлийн юм а бодоол байна. За гих мэтлэн ийм тоглолт үзүүлэлтүүд иймэрхүү сонирхолтой. Тэгээд Ливерпул ч дээрээс нь иржээ. баг жилийн дараа нөгөө тэргүүн байр алдаж байгаа юм билээ шүү дээ. Нодлонгийн 10 сараас яг хүснэг тэргүүл хэлсэн юм байсан гэдэг. Өдрөл дуустал. Тийм. Тэгээ энэ өдрөл эхлээд ерөөсөө онаалтахгүй ихний 5 дөрөв явж исэн шүү дээ. Энэ жил тэгээ Премьер Лигт ерөөсө хамгийн одоо хамгаалт товтлогоо бүх юм яг нягт байгаа нь Арсенал л шүү. Одоохондоо юу? Одоохондоо Сити сонирн байна. Ливерпул 100% биш байна. Тийм үстэй. Сити ихтэйс тоглолтын дэр нь гайг болж шүү. тийм чангараад. Челси Тоттенхэм хоёр бол яг ингэж явж байгаа нэг топ 4 лүгээл зүтгэх шинжтэй байна. Тэ? Манчестер Юнайтед маань одоо харин энэ жил юу болохыг биднийг одоо ямар сюрприз бэлдсэн байгааг бид мэдэхгүй байна. За тэгвэл хамтдаа Манчестер Ситигийн Эрлинг Хооландын талаарх статистик үзүүлдэг. Гол хийсээр л энэ. Эрлинг Хооланд ингээд 9 тоглолт дарааллаад гол оруулчих юм да. Айхтар хүн. Одоо нэг сарын дотор л юм шүү. 8 сарын 31-ээс хойшоо сая Брентфорд эсрэг хожлын гол хийлээ. Ингэснээрээ 9 тоглолт дараалаа. Тэр Брентфордыг хожицсон уу тий? хожцсон. Өчтөр шинэ үстэй. Тэгсэн. Тэгээд 11 тэгээр Молдовыг хожиход энэ нөхөр чинь 5 гол хийж байгаа. 11-1-ээр хожиход 2 голын дамжуулт өгч байгаа. 9 тоглолт дарааллаа. Амар байна. Тэр Манчестер Юнайтедд 2 гол оруулсан юм уу тий? Тэгсэн. За тэгээд Премьер Лигийн хүрээнд 23 цэнгэлдэхэд зочлохдоо 22-ын нь хаалган гол. Брентфордын талбайд ерөөс гол хийгээгүй байсан юм. Бэж байгаад одоо хийж чинь тий. Тий. Одоо ганцхан үйлчлсэн нь Anfield. Оо за. Anfield-д л гол хийж Эфэлт үзээгүй. ТV-г байх юм байна. Хийж үзээгүй. Эрлинг Хооланд. За тэгээд Амар байна. сүүлийн 10 тоглолтод 16 саяны гол уч ингээд нийлэхээр 16 гол болчихж байна. За тэгээд Сарын дотор 16 хийчих тий. тий. Одоо Harry Kane, Benzema энэ гурав ер нь энэ жил алтан шахахад ирсэн халаан болох нэ. Мбаппе юу? Оо Harry Kane ч ерөөс тасархаа явж. Тийм Benzema-г нь Harry Kane Harry хэдүүлээ Kane ярина. тасархаа байл. Ярина 3 дахь шигтэй. амар байна. За бас л тэгш тоотой үзвэл Pep Guardiola Премьер Лигийн 250 дахь гочлоо авлаа. Хамгийн хурдан хугацаанд хамгийн цөөхөн тоглолтод
250 хожлын босгод авсан дасгалжуулагч боллоо 349 тоглолтод. За өмнөхөнд нь Сэр Алекс Фергюсон 404, Арсен Венгер 423, Дэвид Мойс 645 байсан. Энийг бол ингээд маш өндөр босго тогтоож өглөө. За бусад тоглолтуудынхаа үр дүнг хамтдаа шалгая. Энэ ч нөгөө рекорд зогссон шүү дээ, Тэгсээ Паласын уу? Кристал Паласын Эвертоныг 19 дэх зогсож байгаа. 2-1-ээр өжигдсөн. тий. Гаргаж ирсэн бөмбөгд манай хурцлагч маань оногдоод Тий. хурцлагчд ойгоод орсон чинь рекорд зогсчихдаг ба шүү дээ. Хайх тэр юм болсон. За Борнмут Семеньо гэдэг хүнийг Ливерпул авах хэрэгтэй байсан юм биш үү гэдэг зүйлийг айгүй их бичиж байна. Ер нь Ливерпул ч өөрөө Семеньог сонирхож байсан юм биш үү те? Тийм үү. Тэгж байна. Тэгээд яагаад болцсон юм бэ гэдэг юм бас хүмүүс айгүй их бичсэн байна. Одоо тэгтээ Семеньон явчвал энэ ч одоо бүр дампуурх л хөтэй. Гэхдээ яг нөгөө Семеньог Ливерпул авч байсан юм шүү. Ер нь бол тэгж байна. Тэгээд Семеньо бол одоо мэрэгэн босны шгсаалтад одоо хааландын 10-д яваа. Тий. Тэгээд одоо Фулхэмийг 3-1 энэ дээр дубль хийсэн. За Лидс бас зүгээр байдаг юм байна. Тоттенхэмтэйгээ ер нь бас сайн үздэг юм байна. Тэ? Лидс өмнөх тойрогт Борнмутыг бараг хожигдсан байсан шүү дээ. Аваа залчих шахсан тий. За Арсенал Вест Хэмийг шинэ дасгалжуулагчийг нь хоцсон. Манчестер Юнайтед юу гэж хачин юу гэлээ? Хачин жигтэй. Хачин жигтэй явдал болсон. За Челси Ливерпул гэсэн Астон Вилла Овоо штэ. 4 дараалал хожичлаа. Астон Вилла. Харин эхний 3 тоглолт маш муу Тэмцээнд тий. хэлсэн шүү дээ. Тэмцээн. За тэгээд Эвертон Кристал Паласын рекордыг зогсоосон. Ньюкасл гол авах энэ жил ерөөсө хамгийн их хаалгаа хураамаас Ньюкасл баг шүү. Тийм. Тэгээд энэ Премьер Лиг чинь ирсэн тоглогч нар дундаас Ультимади оруулсан голоор Икетигийн 4 голтой. Тий, өчтөр пенальт цохиулж байна уу? 3 тоглолт дараалаад хийчлээ. Тий. За Wolverhampton бол энэ жил ер нь бол унахнэ. Тэгтэл нэг юм болсон болоог оноод хоншоод байна. Тэгтээ 2 тоглолт дараалаа. тий, тэгээ яг ингээд тэр 2 оноонд сая сүүлийн 2 тоглолтод л авч байгаа. Ингээд 21 оноо авах хэвээр 2 оноо авч яах гэдэг чинь Аюугүй. ер нь бол энэ үйлрэл маш хүнд болчихж байгаа Wolverhampton, Burnley, одоо West Ham бас муугаад байна. Тий. Wolves-ийн хувьд маш хүнд болчихж байгаа. Одоо он дуустал одоо нэг эдгээр тоглолт байгаа шүү дээ. Тэ? 12 моёр тоглолт байгаа шүү дээ. Тэндээс одоо хэднийг онцлох авах юм. Тий. Тэгэхээр ер нь аюу хэцүү болчих واخгүй. Дасгалжуулагч нь эдгэрийгээ сунгачаад байгаа. Тэгэхээр Wolves бол ер нь энэ жил баг унчих юм бол да. За Премьер Лигийн тухайд бол ийм байна. Хэсдүүлээ хэсэг хугацаанд завсарлаа. Сүүлийн буюу 3 дугаар хэсгээрээ Испанийн Ла Лиг, Германы Бундслиг, за тэгээд дэлхийн аварга урьдчилан шатны тоглолтуудын 7 хоног Европын бүсийн тоглолтууд болно. Испани Ла Лигийг баг ярих хэрэг байна. Янг талант боломж бол хүлээж байгаа гэдгийг дуулгамаар байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Вохом ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Skytel ажиллаж байгаа дуулахтаатай мөн нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж Манай ивент тагчнэр дотроос алтан юм уу? Тий алтан. Алтан ивент. Алтан ивент. За хэсэг хугацаанд завсарлаад сүүлийн 3 дугаар хэсгэр болсон. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээрээ хамтдаа Испанийн Ла Лиг руу орё. Испанийн Ла Лигт ёстой хачин жигтэй юм бол саяны 7 хоногт бол боллоо гэж хэлж болох бах. Роман Санчес Бисхуан зэгэлт хүрээлэн. Севиа автын зэгэлт хүрээлэн мөн үү? За энэ цэнгэлт хүрээлэнд Севиягийн хувьд бол Барсагийн эсрэг хожил аваагүй 3000 гаруй өдөр болсон байдаг. Одоо 2010. За 9 жил үү? Заварыг харамжлаа юм да. Яг гоо дунд нөгөө цомын тэмцээнүүдэд бол хожиж ирсэн. Яг Ла Лигт хожоогүй. За. Исак Энэ одоо надад жоохон янтгал санагдсан бас. гიშгцэн гэж байгаа шүү дээ. Юунд дэр гიშгсэн гэж. За нэг таньдаг хөнгө бол ийсэн. Алексис Санчес. Алексис Санчес бол баг 18 дугаар сарын 30 хавцаас сүүлийн өдөр Севиа руу явж гэнэ гэдээ бид нар ярьжсэн тийм. Аспиликуэта, Санчес гэдэг. Тий, Аспиликуэта бас байгаа. Хоёр тийг Исак. Энэ одоо бас л нөгөө отонгийн шахалт шүү дээ. За. Ромеро. Энэ дээр бас шугамс урд байгаа шүү тий. Яг ингээ отонд байгаа хүн рүү биш яг ингээ зах руу хиймэл отонд байгаа хүн рүү өгчөж байгаа байхгүй. За Рашфордын төгсгөлийг хараарай. Манай Рашфорд Чамин Рашфорд маань өстө болоо би одоо нэрээ өстө. Гой дуусгасан. Педригийн дамжуулт гоё ирсэн. Тэгс. Бидний бол Яг л зурцсан юм шиг үгүй л.
Педрос гоё. Овоо гэж голын дамжуулах. За хоёрдугаар үед бол уг нь овоо үтсэн. Хамаагүй дээр үтсэн. За Тургуулын цогт авч байгаа юм. Уг нь. За тэгээ хэн зогсох вэ? тургуулын цогт өгсөн. Левандовски. Цогсон авчиг. Тэр Аднан Янузаа юм гачиж байгаа. Энэ тэгтээ бас хямдхан юм биш 11 нь. Зуураа татаад унгааж байгаа чинь. Гөө юу гэж Гарначо өдрийнхтэй төсдөг л байгаа. Лео маань алдчихдаг юм. Гарнач огч араас нь түлхэж байгаа байхгүй. Энэ болохоор бүр татчих байгаа байхгүй. Татах түлхэгчийн ялгаатай шүү. За. За ингээд тоглолт өндөрлөх. Ингээд дахиад гол авчих юм уу? Үгүй. Үгүй энэ яаж хаалгач чи хажуугаар нь явж байгаа. Энэ бүр урагшаа шахаж байгаад ингээд алдчихж байгаа юм. Хаалгач яаж байгаа нь яг хажуугаар нь явж шүү дээ. Хөлөө шүлж болдгүй юм. Насны юм бол бас байсан. За энэ дэр тэгээ нөгөө Энэ ваар дээр нэг улаан өгж үзээд болно лээ. Анч арай улаан утасны алдаж байгаа юм л дээ бас. Андалузийн баг Севиа Испанийнхаа урд хэсэгт байдаг хот. Севиагийнхэн ч фанатууд бөөм баяр уйлж илэн ш дурж аваас. Тэгнээд Нөгөө хүүхд бүр уйлж л. тэр Адамс. Акура Адамс. за ерөнхийдөө бол Барселонагийн нэг Парис Сен-Жермэнд хожигдсон одоо тэр нэг юм цаашаа үргэлжлээл яваад байна. Тий, айгу ядарсан байлээ. Энэ төвийн амбалтан дээр хэн Аруха Купарски хоёр нь байгаа юм уу? Кубарс ягарсан. Тэгээд Байгаа юу? Арухо бүр айгу муу тоглосон. Одоо Арухог ер нь том тоглолтууд дээр баг гарахгүй байгаа шүү дээ. Парис Сен-Жермен дээр бол гаргаагүй. Тэгээд ер нь хавраас хойш тэр Интертэй хийсэн тоглолтоос хойш ер нь өнгөрсөн өдрөл чинь нөгөө Иниго Мартинес Кубарси хоёр гараад байсан. Тэгээ Мартинес явцсан чи одоо нэг тийм хамгаалтанд яалтчгүй нэг тийм ноён нуруу дутаад байгаа. Төвдөө болохоор Де Йонг, Педри хоёр байгаа юу? Төвд бол байгаа. Тэгээд энэ дээр бас нөгөө бэртэлтэй тоглогчдын юу айгу нөлөөлж илээ. Одоо сэлгээр 4 тоглогч орж ирж хахад 3 нь хамгаалагч орж ирж байгаа байхгүй. Гол дутуу явж хахад товтлогч оруулъя гэсэн чинь товтлогч байх. Рафиня гэмтэлтэй. Рафиня гэмтэлтэй, Ламин Ямал гэмтэлтэй. Тэгэл балраад байгаа юм уу те? Тэг яг Парис Сен-Жерментэй хийсэн тоглолтын дээр бол нэлээд ачаал авсан баг л та. За ойлголоо. Ер нь хүлээж аваа. Тэгээд азар харин нэг шигшээгийн завсарлага бас таарлаа. За. Ер нь бол та нарын буруу байхгүй юм ба шүү дээ. Юун дээр ерөөсөө 10 жил хамгийн сүүлийн хожигдол бол Севиагийн хожсон тохиолдолд 10 жилийн өмнө талбай дээр Барс хожсон. Тэрнээс хойш ерөөсөө хожлын бараа хараагүй. Алексис Санчес энэ юу гэнэ үү? Алексис Санчес Хувцсан зөксөн гэж ихтэй юм билээ. харин янз юм. Өнч Барсагийн хувцас бүр гоё харагддаг байсан. Барселонагийн эсрэг Анхны өжлөн. торгуулийн цохилтоос гол оруулсан хамгийн ахмад настай тоглогчдын хоёрт орж ирж байгаа. Гин өмнөх нь бол Левантегийн Манчууд юу 38 уу 37 36-наас 200 87 он бий. одоо 37 өрөх гэж байна. 87 8. 88 оных юм байна. 88 он. Рашфорд 10 тоглолтод 7 гол шууд байлаа. Яа. Рашфорд алж шүү дээ. Биш гэхдээ энэ нөгөө Севиагийн нөгөө оргил үе чинь бол 2006 он, 5 он, 6 он, 7 он одоо нөгөө Луис Фабиански, Кануте, Фабиано юу? тий, Фабиано тий. Манай одоо дасгалжуулагч Мареска энэ төр одоо ялцаж явсан үеийн тэр Севиа бол аим шиг үстэй. Тий, мундаг өс. Тэр үедээ бол хожиж ирсэн байгаа үстэй танахыг. Тэр үедээ бол хожиж исэн бах уу. Гэхдээ Севиа ер нь сүүлийн жилүүдэд нөгөө санхүүгийн асуудалд ороод одоо Ла Лигийн 20 баг байгаа шүү дээ. Цалингийн цэс гэж байдаг. Хамгийн ядуу номер. Хамгийн баг цалингийн цэстэй. Тэр нөгөө Мэлчээ юу лээ? Тэр жижиг багуудаас хамгийн баг цалинтай Севиа байгаа байхгүй. Тэгээ энэ үлрэл хараа овоо эхэлж байна. Одоо нэг 5 мод явж байна. 5 6 л явж байгаа шүү. Зүгээр хойтлын 12 дөрөвөөс солтгоо болчихсон шүү дээ. Тэр нөгөө унахаа шахсан шүү дээ. Европа лиг төрүүлдэг жилээ бүр бараг 17-д орлоо, 16-д орлоо. Ер нь бол манай Испани бол нэг хэсэг нь хит баян, нэг хэсэг нь хит ядуу. Баян юудаг ялгаа бол аимшигт их гарцсан лиг шүү дээ. Мэдчихэж байна. Манай Англид бол бүгд баян шүү дээ. Испанд бол тэгэж 2 дугаар Тий. Чемпионшипийн багч бараг. Баг танахаас баян. Үнэ. Тий. Испани бол нэг те хоёр баг тэнд азаргалаад мөнгөтэй байгаа. Тэм доороо юу ч байхгүй. Барселона ингээд 2 тоглолт дараалал хожигдчихлоо. Яг гэмтэл бэрхшээлтэй үе дайрлаа. Тэгээд ямар ч шгшээ багийн цугларал 12 сараас хойш дараалж хожигдог баг шүү. тийм байлаа. Лева торгуулийн цохилт алдсан. 10 зохиод Лалигт ирснээс хойш 10 зохиод 3 болчихж байгаа юм байна. Яг энэ хугацаанд Леваг байсан энэ хугацаанд хамгийн олон алдсан гэсэн чинь яг бас 4 алдсан. За Ведат Мурики Өөхөө сая бас 4 алдсан юм байна. Ингээд Лева бас 3 алдчихлаа. Гинэ. За ингээд ийм тоглолтууд юм боллоо. Бусад тоглолтуудын үр дүн хамтдаа харъя.
За Осасуна Хетафыг хоцсон бол Оведо гэж нэг баг орж ирчихэд энэгээр бас гайгүй тоглоодсон Левантед хожигдсан байна. Жирона ч харин Валенсиг хожижээ. Бараг сүйд явжсэн ш Жирона ч. Тий. За Билбаог энэ жил сайн тоглох болов гэсэн чи бас нэг сайн биш үү те энэ жил. Арай гэж л хожиж. За Реал Мадрид бол Villarreal-ыг харин асуудалгүй хожин лээ. Тэгсэн Винисиус энэ дэр мал. Ёстой нэг хүсэл байгаа. Судалгүй байсан уу? Тий. За жоо маргаана дараа нь болно шүү. За Алавес Элчи хоёр бол бас хоёр хоорондоо энэ хоёр бол тэнцүү хоёр ч те хин хэнийг гэх юм бэ тийм үү? Тэгэл үдсэн тэгэл. За Sevilla Барселона сая ярьлаа. Betis Espanyol-ыг хож. За Betis л ер нь энэ жилийн гайгүй тоглох юм болоо да. Атлетико Мадрид эргээд байхгүй. Аспасын баг. Ихчний дараа өнж гэдэг шиг. За нэг Ленгле бол авцсан. За Sociedad ч Raya тожигдоод явж шүү дээ. Sociedad ч нэг 2 жил 3 жилийн өмнө их гоё байсан тий. Sociedad энэ өдрөл Стом байна. Sociedad. Тий. Нөхөн Силва очдог жил үлээ тий. Тэр чинь баг ковидын үед. Sociedad одоо La Liga-гийн 19 дугаар байранд явж байна. Тэгээ Силва очоод одоо энэ 19 Исак байжсэн тий. Тэгээд хоёр Забал Мабал бүгдээр айгуу гоё. Тэгээ нөгөө нэг ягаа нөө Аднан Януза энтерч байж ах шиг тий. Айгуу гоё байсан шүү дээ. Рушага Өдигоор энтерч байсан шүү дээ. Sociedad 5 оноотой, Girona муу байна гэсэн чинь 6 оноотой дээр нэгж. Сая Кубо бас байлуу. Кубо одоо ч байна. Одоо ч байна. За ийм үр дүнгууд La Liga хүрээнд бол боллоо. Германы Бундслиг руу хамтдаа шилжээ. Германы Бундслиг Айнтрахт Франкфурт ер нь удирдлыг их хөвтэйхэн эхлүүлсэн чинь харин аврагуудын лигт айхтар хожигдсон. Сая Байернда тэгээд Энэ удирдал Франкфуртын бүх тоглолтын дээр дор хаяж 4 гол орж байгаа юм лээ. Өөрсдөө дор хаяж 3-ыг хийж байгаа. энэ тоглолт эхлээд 15 секунд. Тий. Дөнгөж эхлээл ерөөсөө хойноос хамтчаас дамжуулт ирсэн. Ноёрын дамжуулт зэвүү орж ирсэн л та. Тэгээд Луис Диас бол ямар хуу сайн тоглогч вэ гэдгээр энэ олон болчих юм а тий. Тэгэл хараа. Би хийж л байгаа. Үржил вэ хийж л байгаа. Тий. Тэр хөлийн бяр мяр ямар тий. Хөл чанга байгаас тий. Энэ хол штэ бас зайтай ш чинь. Эхлийн чинээс зүгээр л Төсгээл явуулчих жоох. Дон гэдэг хүн чинь бол зүтгээл байгаа хөрхий. Оба. За энэ дээр Үүнийг нь бас Махоя Энд чи яагаад тооцоо вэ? энэ гар доон ч гараараа засцсан. Гар үрцэн гэдэг энэ Энэ Япон биз дээ. Япон Энэ Японч одоо ер нь иргэшил дэлхийн аваргаараа сайн үзнэ. үзнэ. Япон сайн үзнэ. Фрайбургээс ирсэн. Испани Германтай айгуу сайн тоглосон шүү дээ Катарт. Иргэцүү доо. Гэтэ Япон жоохон хинийгээ гаргах уу гэдэг тэр зүйл урд жигмын аюу олон тоглогч байгаа юм байна шүү. Тий. Супер сайн тоглогч нар. Ялтч үрцсэн юм байна уу? Төрцөө. Өвдгнөөс нь хол авах гингүүд гараараа жоохон. Оба. За Энэ одоо ямар бяртай юм бэ те? Оба. тэр холоос Яаж л бол яаж хийж байгаа маа тий. Тэ. Гэхдээ энэ чинь бас зайн хол штэ. Үний бяраа Супер болж байна. хүрхгүй байхаар ш. Техник шүү дээ. Техник. Өө тэгэл ич бас арай л байгаа. Ингээ зөв сурцсан хүн бол тэгэл улам л гоё болоод байх юм да. буруу сурсан бол гинтэл тусдаг. Байхгүй балар. Энэ Семенёгийн хийдгийг хийж аа. Диас бол мундаг гэлээ. Диас угаа мундаг л да мундаг. Мундгийн үед бол мундаг. Маш эвгүй тоглогчтэй Диас бол олон талтай. Хаашаа авах гээд Семенёныг ингэдэж штэ. Яг ингэж орж ирээд хөнгүү болгоомод ингэж дараа салгаж өгчдөг те. Диасыг дөрөв Борнмутын Семенёч яг тэгдэг штэ. Өөрийнх нь бас нэг хийдэг мехнүүдийн нэг штэ. Баярын ч тэгээ энэ өдрөл бүх тэмцээнд 10 хожил авчлаа гэдэг нэг юм яарсан. За би харуулах гэж байна. Юу өгвөл ярьж. Баяр энэ үлрэлт. тэнцээ байхгүй. Тэнцээч байхгүй хожигдож байгаа. Супер байгаа супер. За тийм ч учраас аврагуудын лигд одоогийн байдлаар төрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар бол тэднийг нэрлэж байгаа. Тийм За гарцаа. ерөөсөө нөгөө Франц Бекенбауерын нэрмжит супер цом гэдэг нэртэй болсон. Штутгартыг 2-1-ээр хожиж. Тэгэл ингээ ерөөсөө ямар ч хожигдлаа. Лайпциг ч нээлтийн тоглолт. Тэ? 10 тоглолт дараад Аугсбург ивгүй төсөн шүү Тэ энэ Бундслигийнхаа багуудыг бол үзэхгүй байх те. дээ. Аугсбург 3-ээс бариад 2-р үед 2 хийгээд Наа Франкфурт, Вердер, Хофенхайм, Хамбург Бундслигийн багууд шүү дээ. Халуулж байгаа сте. Лайпциг, Аугсбург л нэг яг сүүлд шүү тэр нөхөж хоёрыг хийж байгаа шүү Аугсбург ч. Бундслиг Лайпциг гайг үзэх нь байхгүй. Байхгүй. Байерн 1965 онд Бундслиг эргэж дэвшиж гарч ирж ирсэн юм байна. Тэрнээс хойшоо анх удаа улирлын ихний 10 тоглолт дараалаад хожиж байгаа юм. Бүх тэмцээнд. Бүх тэмцээнд 60 жилийн дараа 60 жилийн дараа 10 дараалж дараалж байгаа юм. Энд ч одоо Мусиалан гэмтчихэд байхгүй байгаа шүү. Тийм. Хүсэлэг одоо хин ч ярихгүй. Нэрээ тийм билүү гэж байгаа юм. Тэгээд Мушела байхгүй. А тэгээд хэнийг
Заанега явуулчихсан Галасрай руу. Гэхдээ оронд нь бол хэнийг авсан? Люис Диазыг авсан. Гэхдээ Набри яс мундаг байгаа тий. Набри мундаг байгаа. Олисе ч одоо сэргэж байна. Олисе ч бүр одоо супер. Одоо бүр хаалга ингээл бүр Селисэн том харагдаад байх шиг байна тий. Аль болон луу нь бол аль болон лууны уулзчих. Тийм. Үнэхээр мундаг байгаа Олисе бол яг энэ формо бариад тоглох юм бол нэрээ магадгүй балонд ортч ярина шүү. Тэгээ Олисе ч өнгөрсөн үеэр ассистаараа бараг тэр үүсэн баг. Үнэхээр Гэсэн ч одоо ингээд бүр гол оруулдаг болчихсон шүү. тийм. Тэгээ хамгаалтанд сайн багт. Хамгаалтны идэж. Тэр сүүлд өнгөрсөн тойрогт бүнцлэгт хийдэг гол шүү дээ, тий. Ингээд зангасаар хагаад хамгаалж шаалж ингээд бүгдээ нуунгаад таалга руу зур тууж ороо гол хийсэн шүү дээ. Тэр чинь бол амар байгаа юм л хэлтэй. Бөмбөгөө маллаад орж ил шүү. Бөмбөг нь өөрөө өнгөрөөд. Тий. Ингээ хашаад Тий. Хүмүүс наагур нөгөө багийн хамгаалагчд нь хаалгачтайгаа гівтээдэг гэсэн. бөмбөг нь өөрөө өнгөрөөд орж байгаа. Өдрөд гэснээс хойш 6 тоглолтод 11 гол хараг юм. Энэ бол Бундслигийн одоо рекорд болж байгаа. Хамгийн анх удаа тохиолдож байгаа. Европын алтын шахаа өрсөлдөөнд Эрлинг Холланд асуусан байлээ. Та ер нь Харри Кейнтэй өрсөлдөж байна. Одоо тэгээд улирлын одоо энэ уртын өрсөлдөөн яах болоо гэсэн чинь Мбаппег марчуулахгүй шүү гэж Холланд бас хэлсэн байлээ. Тэгээд харсан чинь гурлаа амир юм тий. Кейн 11, Холланд, Мбаппе 2 9 голтой лигтэй тус бүртээ оролцсон чинь. Ер нь нөгөөдөл чинь Кейн гэхдээ нэг эргэж гоё. 4 тоглолт дутах штэ. Тий. Гол. Улирлын төгсгөлд тий 34 тоглож дуусгах шүү. 34 тоглолт. Чин зөвхөн лигийн юугаар тий. За ийм байлаа. Ингээд Германы Бундслигийн тоглолтууд бол ийм байна. Лайпциг, Дортмунд 2-1-ээр тэнцсэн байгаа харагдсан. Өөр нэг хаахтар сочроос үр дүн бол гайгүй байсан баха. Үр дүнг нь бол бэлдсэнгүй. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээний урьдчилан шатны тоглолтууд Европын бүсийн тоглолтуудыг Premier Sports шууд дамжуул үзүүлж байгаа. Хамтдаа энэ 7 хоног явагдах тоглолтуудын 7 хоногийн бас тоглолтуудын хуваарийг харъя. 7 дугаар тойрог. Баасан гарагт шилжих шүн гэх юм байна. Пүрэв гарагийн орой. Тэг цагаас Финланд, Литв хөрш 2 байна шүү дээ. Баг хөрш биш тэр. Баг хөрш. Чех, Хорваттай тоглох нь байна. Энэ гоё тоглолт байна. Малт, Нидерланд байна. За Казахстан баасан гарагийн орой 22 цагаас. Манай Лихтенштейнийхэн Казахстан орж ирэх юм уу? Ирэх нь байна. За Герман, Люксембург. Хоёр Германчин сүлд нэг хоцсон тий. Словак тожсон. Ер нь жоохон нөхцөл байдал эвгүй байгаа шүү. Хожих хэвээр тоглолт. Герман гэхдээ нөгөө юу н хойр нь гайгүй мөлий тий. Одоо энэ хоёр тоглолтоор 6 авсан шүү. Тэгээд дараагийнх дээр Словактайгаа нэг тоглох баг. Словактай тоглолт нь Унгар байгаа. Нөгөө ер нь гайгүй хөнгөн юм мөлий. За Франц, Азербайжаныг талбайдаа аваад яах юм бэ? За Латв, Андорра 2 21 цагаас. Норвег энэ жил сайн байгаа. Тий. Хэсгээд ирүүлж байгаа. Израиль. Португал, Ирланд 2 бол одоо өстой гоё болох баха. Испани гүрж. Испани хожино. Эстон, Итали. Өмнөх тоглолт нь эхний хагас нь тэгтэйгээр өндөрлөөд Гатузо баахан солилцоо гээд 5 тэгэр хождог. Тоглолтын хариу тоглолт болох нэ. Хувцал хөрөөнд баг зодчоо гарч ирсэн юм шиг байна. За дараагийн тойрог Төргөн сорог байсан шүү дээ. Нямгарагт дараагийн тоглолтуудыг хэлж байгаа. Самарино 2 жижигхэн баг үзэх нэ. Тий. Самариноон дээр хожих нь яах вэ? Кипр нь баг унах бах тий. За Нидерланд, Финляндтай байна. Дани, Грек гэсэн гоё тоглолт байна. Умард Ирланд, Умард Ирланд ч тийм. Умард Ирланд, Германы тоглолт болох нь Белфаст болох бах. Тэгнь. За Исланд, Франц гэсэн тоглолт бол байна. Оо Францууд цаашаа явж гэх тий. Эстон, Молдова, Португал, Унгар тоглолт. За энэ ч одоо ер нь бас жоохон сүүлийн үед Унгарч бас Португал хожигдохгүй талдаа байгаа шүү. Тэнцүүхэн үзээд байгаа шүү. За Испани, Болгарыг аваачаад хожиж юм байна. Итали, Израиль. За энэ яадаг бол Израильч бас эвгүй шүү дээ. Айгүй юу. Тэгж амраад байна. За Латв Англид ирээд хачин жигтэй болчихгүй бол Латвийн талбай. ер нь бол Англи. Биш Латвийн талбайд. Хачин жигтэй болчихгүй бол ерөнхийдөө Англи хожих юм тий. За энэ тоглолтууд эх 7 хоногийн лхав гарагт шилжигшүн хүртэл явагдаад дуусна. 11 сар жигшээгийн цугларалтын үеэр дахиж жигшээ багууд Европын багууд бүгд 2-2 тоглоод тэгээд хин дэлхийн аврагт орох вэ гэдгийг шийднэ. Өмнөх жигшээгийн цугларалтаар хэдүүлээ ярьж исэн. Дэлхийн аврагт 4 жилд нэг болдог тэмцээн хин орохыг 2 сарын дотор шийддэг нь ямар учиртай юм бэ гэдгийг одоо тэгээд форм ч лазаа мэднэ л гэж байгаа юм шүү Тий. дээ. Тэдүүлээ яг тоймоо эх 7 хоногийн дугаар дээр харж байгаа тэр талаар илүү дэлгэрэнгүй сайхан дахиад ярина. Ямар ч тач ийм тоглолтууд нийтдээ 21 тоглолт болж байна. Энэ одоо Америк, Мексик, Канадад болох дэлхийн аврагч нь 48 баг үлээ. Тий.
48 баг. Тэрний дараагийнх дээр 64 орох гээд яриад шүү дээ. За. Тийм сонирм Ер нь 124-аар хорон л орё хэдүүлээ. 128 уу? 128-аар хорон. намар хар. Тэгт нэг орё да. Энд орё. За. Өнөөдрийн Young Talent Барселона клубын шинэхэн тоглогч. Тэглээ. Орж иржээ. За өнөөдөр Руни Wayne Бардагжи гэдэг Швед залууг онцоллоо. Тэгээ Шведийн Мессиг гэгдэж одоо онцлогдож байгаа. Маш авьяастай залууг бол ингээ онцлоход бэлэн болсон байна. За 2005 онд төрсөн. Гэхдээ төрөхтэй бол хаана төрсөн бэ гэхээр Кувейтэд төрсөн. Яг Кувейтэд төрсөн бэ гэхээр Сирийн иргэний дайнаас дөрвж 2005 онд төрчихсэн. Тэгээд 2011 онд 6 настай байхдаа Шведэд хүрэлцэн ирсэн. Гэр бүлийнхээ хамтаар, аав ээжийнхээ хамтаар, эмээ өвгийнхээ хамтаар. Тэгээд иргэний дайн одоо энэ одоо болж бүтэхгүй үйл явдлууд ямар олон авьяаснуудыг иш тийш нь одоо явуулдаг вэ гэдэг нэг жишээ бол Руни Бардагжи байгаа. За тэгээд Руни Бардагжи Шведийн Малмо клубт одоо хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тэгээд 2022 он билүү 21 онд Копенгаген авсан дайныг. Тэгээд дайныг Копенгаген авснаар дайны лигт мөн Копенгагенд одоо хамгийн залуудаа тоглож 2 дахь тоглогч болсон. Мөн хамгийн залуудаа гол оруулсан. Мөн Копенгагены хамтар 10 лигт хамгийн залуудаа тоглосон гих мэтчлэн маш олон хамгийн залуудаа гэсэн одоо амжилтыг эвдэж ингэж явж байгаа ийм залуу байсан. За тэгээд өвгөн нь бол жоохон өмнө онцлоё гэж одоо төлөвлөж исэн боловч 2024 оны 5 дугаар сард өвдгийнхээ чагтаа холбоосыг гэмтээсэн. Тэгээд ерөөс өнгөрсөн жил бүтэн үндсэн. Тэгээ энэ үйлрэлээс ингээд тоглож эхлэх нь үг гэтэл Барселона клуб Копенгагенаас авсан. Копенгагенаас одоо Барса авахаас өмнө бол ялангуяа Бундслигийн багууд бол Рунийг бол авчия гэж бодлоо. Маш их одоо оролдож исэн. Тэгээд ерөөсөө өнгөрсөн 100 бол 2024 оны 100 Бундслиг рүү явах нь тодорхой гэж исэн боловч тэр 5 дугаар сард авсан ACL-ийн гибл бол маш том одоо саад болсон. За тэгээд Шведийн нас насны шгшээ тоглож байгаа. За удахгүй. За магадгүй 11 сарын шгшээгийн цугларалтаар шгшээдээ буцаж дуудагдах байх. Өмнө дуудагдсан ирнэ тоглож амжаагүй жоох хүүхдээс учраас. Тэгээд өнгөрсөн жил бол гибэлтэй учраас дуудагдаж чадаагүй. За ингээд Шведэд бол мөн хойд Европт бол ингээд төрөл бүрийн одоо 2 дахь үеийн нөгөө цагаач нар одоо шгшээт ингээд тоглож байгаа шүү дээ, тий. Нилээ хүч төрүн гарч ирж байгаа. Одоо нэг нь бол мэдээж Исаак шүү дээ жишээ нь, тий. Гих мэтчлэн ингээд одоо Шведийн шгшээ багт бол маш олон одоо авьяаслын залуу тоглогчтой бол түрэн бол гарч ирж байна. Ялангуяа одоо 2 дахь үеийн цагаачтаас тэрийн төлөөлөл бас ингээд Руни Бардагжи бол гарч ирж байна. Тэгээд Шведийн Месси гэж онцолж байгаа нь бол юу гэхээр яг л одоо Месситэй адилхан байрал тоглодог. Тоглооны хагас хамгаалагч, баруун зүгээрээ тоглооны хагас хамгаалтын байрал тоглодог. Тэгээд тим ч учраас бол Барселона клуб одоо Ламин Ямалтай өрсөлдүүлэхдээ Ламин Ямалын оронд байран дээр тоглох зорилгоор бол энэ үйлрэлд бол авсан бол байж байгаа. Тэгээд яг өөрсдийнхөө төсөв таарсан хамгийн одоо байж болох одоо сайн одоо авьяасныг бол олсон гэж хэлж болно. 2 сая авсан шүү. 2 сая. Тийм чинь бол өмнө нь бол баг 20 саяар үнэлэгдсэн юм тоглогч бол ингээд жилийн дараа гимплээсээ дөнгөж ирсэн багт нь Барса бол авсан. За ингээд Барсагийн хувьд бол Рунийг тий өсөж хөгжүүлэх юм одоо үүрэгтэйгэр бол байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол маш авьяаслаг одоо залуу гэгдэж байгаа. Тэгээд хэд хэдэн тоглолтод л оролцсон. Одоо саяны сүүлийн Севитээс тоглолтод бол сэлгээр орж ирээс тогсон, хаалгуураас зохиод амжсан тий. Тэгээд талбай дээр бол маш идэвхтэй байдаг. Үл өмгийн бас ингээд ховорхон заяах авьяаснуудын нэг ингээ гэгдэж байгаа ийм одоо хүү бол байна. Энэ үйлрэлд бол бас олон тоглолтод бол оролцож тий өөрийгөө бол дахин олон нийтэд тариулах байх гэж бодож байна. Тэгээ магадгүй эх жил Швед дэлхийн аврагт орох юм бол магадгүй Шведийн дэлхийн аврагт тоглоно гэж байна. Баруун зүгээрийн товтлогоон дээр ихээр одоо Швед гэхээр Иланга баруун зүгээрийн товтлогоон дээр байгаа бах тий. Иланга үнэхээр мундаг Клушевский ч дөрөв орчих واخ. тий. Клушевский, Иланга, Исаак, за ингээ Руни гэдэг ингээд цээжинд орж ирэхэд ингээ 4 5 6 7 танаа ингээд Лигонор 2 дахь үеийн цагаач нарын тоглогч нар байгаа. Йокрис бол байж нэгэд тэ. Тэгэхээр бол энэ яг энэ тренд бол өргөжлөх шинжтэй байна. Ялангуяа Норвег, Златан Ибрахимович ч өөрөө Боснигийн дөрөвч үстэй. Тийм. Харин энэ залуугийн нэр нэлээд дээрээс дуулдаадсэн. Би тэр гимпл авсныг бол өстой харин уншааг мдээгүй юм байна. Нодлон тэгээ өмнө унтсан юм байна. Тэгээд унтсан. Сая зах зээлийн ханшийг харсан 10 сая гэж хэлээ. 10 саяын тоглогчийг 2 саяар авчнаа гэдэг бол маш их Байсан мөнгө. хожоод аа шүү мөнгө. За, ийм нэг авьяастан бол Барселонад ирчихсэн байгаа. Тэгээд бас жоохон хурцлах маягтай энэ үйлрэлд бол тоглолтод оролцсон нэ гэж. За, хэдүүлээ нэвтрүүлгийн өндөрлүүлээ. Энэ 7 хоног ямар ч тач
дэлхийн аварга өрөлцсөн шатны тоглолтууд болох нь байна. Эх 7 хоногийн дугаарт эдгээр тоглолтууд ямар үр дүнгээр өндөрлөв, ямар баг за ер нь эхнээсээ баг эрхээ аваад эхэлж байлгүй дээ. Одоо ингээд хариу тоглолтууд болоод эхэлж байгаа болохоор бусад төвүүдийн үр дүнгуудыг эх 7 хоногт бас хэдүүлээ харна. Нэмэгдээд аль аль улсууд эрхээ аваад одоо 48 ингээд шажуунтал нэрс нь бол гараад ирэх болов гэж бодож байна. За тэгээд 11 сар бол баг эцсийн байдлаар яваад за 3 сард бол нэг плей-оффын нэг ТV хоорондын гэсэн юм модал үлдсэн байна. Үлдчихэв. Сүүлийн эрхийн дээр. Тий, сүүлийн эрхийн төлөөх тоглолтууд бол үлдэх нэ гэж. За нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Skytel маш амархан та Skytel-ийг сонгож хэрэглэгч болох, нэгц танилах, багцаа ахиулах, төлбөр төлөх зэрэг үйлчилгээ аваад эрх цуглуулан житүүр T1 автомашинытай болох боломжтой. Мөн үүнээс гадна үйлчилгээ авах бүрдээ цуглуулсан эрх бүрээсээ Skytel апаар дамжуулан Mystery Box задлаад iPhone 16, iPhone 17, AirPod 4 гэх мэт бэлгүүдийг хожих боломжтой гэдэгт болохоо таатай байна. Мөн нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаад болохоо таатай байна. Та гуравтаа маш их баярлалаа. Өнөөдөр бол хэдүүлээ бас цагаа жоохон давуулчлаа гэхдээ яг хуу ярих зүйл ихтэй дугаар байлаа. Эх 7 хоногийн цоошин дугаараараа эргээд уулзах болно. Баяр таа үзэгчтэй.